Та яг одоо Panorama подкастыг сонсож байна. Бид гурав Канада, Австрали болон Британи улсаас өөрсдийн гадаадд амьдрах туршлага, сурсан зүйлсээ ярих зорилгоор мигмар гарыг бүр шинэ ангаар та бүхэнтэйгээ уулзаж байна. за ингээд подкаст руу орцгоё. За сайн байна уу? Hello. Hello. Өглөө мэнд. Yeah, we're back. Яваач байсан л Хүмүүст яг явцсан юм шиг сонсогдохгүй баха. Нэрэтэ штэ. бид гурав Гэтэ ер нь хамт яриаггүй 3-7 хоног болсон уу тий? Тэгээд Тэгсэн. Тэг 3-7. Тэгээд бид гурийн хоёр нь Монгол руу сая явчаад хурж ирсэн. Тэгээд Мина болохоор бид хоёрын сэн сайхныг сонсох гээд excited болоод байж байгаа. Би Минагийн юу амьдрал бас юу болж чинь тэрийг сонсох гээд амар excited байж гин. Тэгээд өнөөдөр болохоор нөгөө очил бид хоёр Монголд бараг 3-7 хоног орчин байсан. Тэгээд тэр хооронд зөндөө зүйлүүд хийсэн, тэдрийгээ гоё ярих гээд бас амар excited сайхан Монголын сонио хачингаас хуваалцъя. Аа. Can't wait. Хин хаанаас яаж эхлэх вэ? За учирлаас ихсэн. Төрүүлж явтын. Би юу? Тий. За би эхлээд хальт явсан түүхээ бас хальт ярий зөө. Пост. Энийгээ бас надад бас бүрэн яриаггүй нөгөө подкастаараа ярина гэдэг. За. Юу ашиг. Яа энэ бүр завхгорсон юм болсон шүү дээ. Өглөө эрт юунда аэропорт руу дүүгээрээ өргүүлээл очоод тэгээ аэропортод эрт суугаад оройн нь Инчон дээр буухсан бохгүй юу? За. Сиднейгээс Инчон руу. За тэнгуүтээ өглөө кофе уугаад тэгэд нэг сэндвичийг найзтайгаа хувааж идээд тэгэл суусан бохгүй юу? Тэгсэн чинь тэр онгоц маань Budget Airway гэдгийг нь олж мэдээд суусан хойноо. Тэр нь юу гэсэн үг? Тэгсэн чинь хамгийн хямд байдлаар аялж болоход нөө хямдхан онгоц гэх юм уу? Тэгсэн чинь тэр нь хямд төсвийн онгоц байсан учраас хоол молгоогүй заяо. Хэдэн цагийн нислэгэнд 10 цагийн нислэгт. Why good god. Тийм юм бас байд юм. Тийм. Тэгэхээр дотроосоо хоол авч идэж болно. Нөгөө нэг кредит картаараа тэнгуут кредит карт байхгүй, кэш байхгүй болохоор чинь тэгээд болдгүй юм байна. Тэгээд баларцсан заяо. Тэгээд Инчон руу унтаж очиж байгаа 10 цагийн бацаг ороод гэхгүй. Тэгэл очоод би хоёр чинь би нөгөө найзтайгаа явсан хамт амьдардаг. Тэгээд Инчон дээр нэг хоноод гэж одоо шүнэн байгаад өглөөн нь нисгэр байсан Монгол руу. Тэгээ шүнэн амар айтайхан гайгүй байжгаад өглөө нь нисгэсэн чинь Монголд цас орцсон гээд Тэгс ш нэрээ. За. тэгээд миний нислэг хойшиллоо. Тэгээ хэдийн хугацаагаар хойшилсан мэддэхгүй заяа. Бидэд онгоцондоо суучаад нилээн байж байгаад юу болоод байгааг нь ойлгохдохгүй байж яснаа. Тэгээд бидрийг буулгаад тэргээр нэг юм басан. За энийг ярих юм бол бүр амар урт юм болно. За long story short тэгээд Монгол цаас орсноос болоод бороо орсноос болоод Монгол руу оруулахгүйгээд манай онгоц нисэхгүй. Тэгсэн чинь хажууд талд Мятын онгоц зүгээр нисээ яваад байгаа. Монголд тэгээ юуны ямар юмны онгоц ямар одоо airline гэх юм онгоц байсан чиний суусна. Минийх TV гээд өөр юу явсан? TV гэдэг нэртэй тийм Солонгосын budget airline юм бэлээ. Солонгосын тийм хямдхан юм уу тий? Тийм бод юм бэлээ. Тэр тэгээ хараа ер нь бол Мятаас бусад бүх онгоц дэлээдсэн. Амар ширтэй зүгээр цас бороо орчихсон чамаагүй шууд Хамаагүй гэлсэн нэ. Сайн л да ялтчих. Тэгээ дахиад нэг цагаар хойшлоод 2 цагаар хойшлоод 1 цаг 2 цаг гэж хойшлсоор агаад нэг харсан чинь 6:30-аас маргааш өөнийх нь үүрийн 6:30-аас болцсон. Тэгээд бүр 2 шөнө аэропорт дээр хон холчоод бүр яжид нь би угаасаа жоохон би тааруугаа явж исэн.
Аха. Минимум ирсэн. Тэрнээс болоод жоохон нэлийг хямарсан явж исэн. Тэгээс үлдээ бид нар чинь тэсгүй бүр хамаг бие ангинж өвдөөд унтмаар байдаг нойр мамир дутуу авцсан. Бид гэж аэропорт дээр унтж чаддаг байхгүй бас. Тэгэл тэсгээ болоод Солонгос руу виз даруулж гараад тэгээд юу яасан. Тийм үү за. Буудлал орж хоноод. Oh my god. Тийм үү амар их мөнгө өрсөн байна шүү дээ. Үгүй яхаа гайгүй хямдхан буудлал орсон. А тэгээ. Харин тийм бажет югаар явах гэсэн биш мөнгө өрсөн л тээ. Мөнгө өрхөөс гадна Тэгээд тэр ямар ч тийм даатгал матал байдаг юм. ядарсан тий. Yes, би бүр амар пафи болоод буусан заяа ингээд бүх ингээд би ингээд хавагнаад ингээд хавтаад. Тэгээ учирчин бас амар бие муутай хүн бохгүй юу? Тэгэл хараа явж байгаа. Тэгэд буу юм бол тэ маргааш өглөө нь 6:30-аа тэг ниссэн шүү дээ. Тэгээ буухтаа амар ивгүй буусан бас дахиж дэлэйтэн гээд буу юм болоо тэгсэн чинь тэр хамт нисчихсэн Солонгос эмээ өвөөнөр бүр ингээл айгу харууллаа гэж бүр бөө хэрүүл хийж байгаа тэгээ ниссэн шүү дээ. Дахиад хойшлцсан бол бүр зүгээр сайд. Тэгэл нэг Монгол буусан. Өдөр нь таарч энэ. Гэхдээ харин тий. Тэг яг буудаг өдөр бүр амар үтэн байсан шүү дээ. За миний нэг явж ирсэн түүх тиймэрхүү байна. Харин тий. Амар атлеттай байсан юм шүү дээ. Харин тийм ээ. Бүр амар атлеттай байсан. Голд нь бас бүр зааварсан болсон. А тий. Анукагийн очих зам хэр дардан байсан. Гайгүй. Гайгүй би германаар ниссэн. Тэгээд герман руу англиас угаасаа нэг цаг 30 минут нисдэг байхгүй юу? Тэгээд германаас Монгол руу болохоор нэг 8 цаг 50 минут орчим нисдэг. Тэгээд дунд нь нэг 2 илүү 3 цагийн нэг хүлээлтэн зүгээр терминалаас нэг удаа солиод явж хахад тал цаг нь яваал. Тэгэл тэндээ очиод нэг TikTok үзэж ангууд тэгэл яатсан. Дундаасаа бас нөгөө ажлынхан найзуудтайгаа уух бас арх мархаа аваад явж байгаа байхгүй. Тэнгүүт ингээд цүнхэн ингээд архинаар ингээд нөгөө шилтэйгээ дуурдсан шүү дээ. Тангинаад. Бүхэнд цүнхтэй. За би тэгсэн чинь уг нь амар дайчгүй нөгөө Английн ниссэн чинь чиний жижигхэн цүнхий чинь өнгөө авъя гэд. Би нөгөө гарын юм ачаанд 8 кг байх хэвээр. Тэгээд том ачаанд 23 кг байх хэвээр. Тэгээд тэр 8 кг ачааг маань зүгээр өнгөө аваад би зүгээр хоосон цүнхтэй аэропорт руу орж ирж байгаа байхгүй татгшаа. Тэгээд нөгөө нэг найзууд эдтэй ажлынхан хуучин ажлынхантаа уух тэр арх мэрх нэг 3 юм авсан ээж нэгийг өөртөө нөгөө найзуудтайгаа явах тэгээ ажлынхантайгаа явах гээд тэгээд тэд нар жоохон нөгөө шингэн болохоор жоохон хүндлээсэн. Гэхдээ бусдаараа яг аэропорт дээр гоё суши муши дээр идээд амар тайван үрж ирсэн. Уусаа тэр нь жоохон хэдэн $100 молор ч байсан хамаагүй жоохон үнэтэйг ер нь өгчүүл зүгээр биш санагт. Дундаа ингэж ядарч явах юм бол очиод бас нөгөө шууд юм хийж чадахгүй шүү дээ. Тэгээд жоохон тэр мэрийг нь гэхдээ тэр үед аяг азтай яг нэг хямдхан билет болцсон байсан. Тэгээд тэр нь яг би жоохон удаад авсан болвол эсвэл өөр нэг өдөр авсан болвол айгу үнэтэй болчих байсан билетийг айгу нэг үлдсэн байсан юм уу? Айгу гайгүй өнөр авсан. Тэгээд очиод хоёр билетээ sorry. Зүгээр би хоёр билетээ ямар газараар авсан? Ятаас уу? Air Market-аас авсан. Би trip.com-аас авсан шүү дээ. Sky Scanner-аас харж байгаа л. Монголоос ер нь авчвал айгүй зүгээр санагдсан. Арай хямдхан ч болтох юм шиг санагдаад. Тэгээд дээрэс нь одоо ингээд тийм одоо Sky Scanner ч юм уу тэр trip дээр захиалахаар өөрөө ингээд одоо дунд нь бидэр шиг ингээд шууд нисдэггүй газар явахаар дундаа ингээд өөрөө check out хийгээд дахиад check in дээр хийдэг тиймэрхүү юмнууд байд юм лээ. Тийм үеийн цуглаж жоохон лай санагдаад тэгээ угаасаа Монголоос л бол зүгээр гэдэг аваад тэгээ цаанашаа цүнхийн шууд ингээд явуулцдаг. Тэгэхээр чи учрал нөгөө check out хийж гарсан гэхээр чи лагэж бас авсан гэсэн үг үү? Лагэж аваад буцааж дахиад лагэж авахгүй гэд юу байсан. Тэр миний юу ч бас checked back through ахгүй нөгөө юу. Шууд цааш нь явуулцдаг.
Тэгээд тэр чинь би чинь бараг амар олон сарын өмнө тикет авсан болохоор сандгүй. Ямар ч гэсэн бүр бөө юм болж иж авчихсан. Тэгээ Монголтой харьцуулж үнэн мөнийг харьцуулж байгаа л яг трипээс авсан нь хамаагүй хямдхан байсан болохоор тухайн үедээ тэгээд авцсан. Тэгээд явж атсан да. Би чинь тэгээд нөгөө унтахгүй байжгаад монголчууд очивол найз намаад босч аваад ээж тусч авъя гэдсэн. Гэтэ манай найз чи ээжигээ болиулчих би чамд асууд авъя гэд. Тэгээд ээжийг болиулаад найзтайгаа цугнаашаа өстө хөгжим өстө дэшээ тавьж яцсан. Хоёулаа амар юу амтаа өглөө буугаад тэгээд дараа нь манай найз өөр нэг бас найз маань ирээд тэгээд манай хамаатны хүмүүс бас ирээд надтай зөв хоол мол идээд тэгээд гисэн чинь нөгөө хуучин ажлын маань хүмүүс бас намайг ирж байгаа гэд бүгдээрээ хоолнд орно гэд. Тэгээд нэг бүгдээ эхний өдрөө шууд тэгвэл нөгөө нэг өөр өдөр би очие гэжсэн чинь зарим нь бас нөгөө амралтаа аваад явах гээд зуны амралтанд таарсан. Тэгээд дахиж нөгөө нэг юу бөөнөр ахт нь уулзахгүй байна гэж бодоо. Би тэг очихдоо бас нөгөө цэцэг мэцэг сүүлд нөгөө айгу том ажил бүтээсэн байсан болохоор нөгөө ажлынхаа тэдэртэн зориулаад том цэцэгтэй багтлаа. Тэгээд англиас нэг хідэн снакууд тэдэр авчираад тэгээд яс. Тэгээд буцаа орсон чинь амар хизээч тэндээс яваагүй юм шиг тийм мэдрэмжтэй очсон. Амар гойс. Ямар гоё. Хамаатантай уулзж байгаа шиг санагдсан. Амар татна. That's so cute штэ. Яа. Би буугаал яг ээж аваараа тасуулаад би яг найзаараа манай найзыг найз нь тосч байгаа гэдгсэн бохгүй юу? За тэгвэл би найзаар нь тасуулаад замаараа гэртээ буучт юм билүү гэл амир аав ээжтэй хэлсэн чи юу гэж байгаа охин тэр хаа болоос ирж захт чи аав нь авлахгүй байдаг. За бас тиймээ гэж бодвол тэгэл аав ээжээрээ тасуулсан. Хэдэн жил очиагүй ирж байгаа л авчирлж байгаа. Ойлоо адилхан баха 2 жил очиагүй жаад ирсэн шүү дээ. Тий 2 жил очиагүй жаад тэр чинь. Тэсэн чинь тэгэл гэртээ sorry. Тий тэгээ би чинь гэртээ буугаал өстө нэр амар од болох юм бах гэл бодсон байсан. Тэгсэн чинь хараа гэртээ аав ээж хоёртой машинд явж байгаа л харих замдаа явж байгаа шүү дээ. Тэгэл явж исэн чинь манай ээж нөгөө шүдний аппаратаа чангалуулна би имлэг дээр булаа гэд. Тэгээд за гэд тэгээд тэгснэ аав орж ирснэ тогоон дээр хоол тавьснаа. За аав нь дэлгүүр явчаад ирээ гэ. Тэг гараа авч. Тэг би нэг харсан чинь гэртээ ганцаараа. Тэгснэ Wi-Fi-ны роутер мөтөн гэр ингээд нэг жижиг сажиг юмнууд нь ингээд өөр болцсон. Тэ нэг л уг нь манай гэр гэхдээ ингээд байгаа байдлууд нь ингээд өөр жижиг өөр болцсон чи Wi-Fi-ны роутер мөтрөө олох гэж бас нэлээд хэдэн минут болсон. Тэгээд олоо тэгээд код модыг хийж мэйг. Яа. Амьдралын гэгээлгээ ирчээд тагц чинь тэнд хаяа ажилласан. Харин тий. Комфорт гэхгүй. Тэгээ хоёулаа алга болцсон. Тэгээ би ч тэгээ бараг дахиад нэг цаг маг ганцаараа байсан баха гэртээ. Тэгээ тооготой холбоцлаад би тэрийг яахаа ойлгохгүй. Утасны дугаар авахгүй. Чи хэдэн цагт ирсэн? Өглөө буусан байхгүй юу? Өглөө хэдэн цагт? Нэг 9:10 үед буусан юм болоо. Тэгэхээр эд ажлын үед буусан юм байна л да. Би чи өглөө 5 гэж буугаад 6 гээд очиж байгаа байхгүй. Тэгэхээр угсаа ажилтай хүмүүс байхгүй. Тэгэл ажилдаа явах гэж байгаа хүмүүс байсан. Тэгэл над дээр ирээл. I see. Тэгэл би нэг стори хичээл хоёр дүүтэйгээ сайн явж ирлээ мэрлээ гэдгээр л манай хоёр дүүл намайг хэвээ сайн явж очсон нь байна л гэлтгсэн. Өөр тоож байгаа алга. Яа. Тэгэл нэлен байжсэн чинь л аав хоёр орж ирээд тогоотой хоолунд тавьснаа. За аав нь өстө хамаатан дутчихлаа. Тэр эдэг бөөнд нь дутчихлаа гэд. Тэгээ би бүр хачин царайтай юм байж байгаа юм. Лагэж магэж янзлаагүй. Юу лээ гэд. Тэгээ ажил нөгөө нэг амар ядраад явж байгаа болохоор нөгөө нэг ухаан санаа нэг л жоох ингээ хоцорч юмыг ойлгоол. Нэг л нэм мансуурсан юм шиг яваад байгаа байхгүй юу.
Өө дээрээс нь оцсон чинь халуус байгаагүй усан дорыг гэсэн чинь. Хөөр хийдөө. Йоо, очрлоо. Ямар хэцүүтэй юм бэ? Тэр бүр зодорсон. Эмэр гомдморгоос тий. Йоо. Хоолой зүгээр хийж тавьчаад яахаа мэдгүй хаяа хэлсэн те тэгсэн чинь учрал тэнд усанд орж чадахгүй wifi л олгож чадахгүй. Би бүр амар нэг тийм стак мэдрэмж аваад заяа. Бүр юу болоод байгаа юм бэ чи нэг л болвол юм болоод яаж л нүүн хай мэдрэмжтэйгээ холилдоод ингээд амар их филинг аваад байсан. Тэгж байгаа л хамаатнууд маань ирээл. Гэтэ амар олоолаа ирээгүй цуурч муураад ингээ ганц хоёроор ирээд. Тэгээ би бүр ингээ сүултээ яриамаараг нэг сайн ойлгохгүй. Тэгээд унтаад өгсөн лээ. Жохон байж байгаа. Үгүй жохон байж байгаа. За би амар ядраад наа гэдэг дөрөндөө ороод ганц цаг унтчихъя гэд. Тэгсэн чинь маргааш өглөөнөөс ирсэн. Бараг 24 цаг унтсан. Амар ядарсан хаваасаа. Амар унтсан бурхан минь. Тэгэл яг амар гой тухтай өрөөндөө яг ганцаараа хучин өрөөндөө орон дээрээ амар гой унтсан. Тэр л гой хэсэг нь байсан гэж. Тэгээ учрал гэрчин бас нэг тийм машин замнаас айгүй хол болохоор чимээгүй байдаг баха. Тийш үү ер нь. Гэтэ өглөө нь ингээд нөө нэг яг манай өрөөний одоо тоглоомын тал байдаг хгүй юу? Тэгээ хөл бөмбөг тоглож байгаа хүүхдүүд ойролтол тэгэл ирсэн дээ. Хүүхдүүдийн чимээ амар сонсогддог. Яа. Тэгээ бараг угаасаа нэг 2 хоногийн дараа анок өрөөд ирсэн баха тий. Тий. Учралч уг надаас өмнө уг нь бол 3 мөрөө илүү хонох байсан чинь airport дээр 2 хонцод гэсэн. Энэ би гомдолтой байна уу? За учрлыг бодвол миний юу бол айгүй дардан байсан юм байна. Ирээл шууд wifi ээж нөгөө юу байсан болохоор бүгдийг холбож өгөөл халуун устай газ усан орвол ажлынхантай уулзаад тэгэл бас нөгөө нэг яг jetlag гэдэг болсон ингээд ухаан санаа сонсоод ингээд байгаа юм шиг мөртлөө ингээд зарим юм ойлгохгүй заа юм санахгүй. Тэгээ надаас нэг ингээд асуумасаа тасангууд үг нь орж ирэхгүй заяа. Тэгээ эхэндээ жоохон нэг тийм байж байгаа. Сүүл рүүгээ амар миний тэгээ нойр зойр ерөөсөө ингэж нөгөө нэг английн цаг магаар идэр байгаагүй. Би угаасаа англид байхдаа ч миний нөгөө нэг англич цаг байгаагүй гэсэн. Тэгээ гэхдээ монголтой бол таарахаар байгаагүй. Аль нь тааш таарахааргүй байсан. Бараг монголын өдөр нь унтаад шөнө нь нэг сэрүүн байдаг цаг дээрээс нь ч очиод ингээд ягаад ч юм нойр бүр амар гоё асан. Би ч нөгөө нэг англи дахтаа амар их ажил дээр хийгээл бас олигтой унтаж чадахгүй ингээд Монгол руу явна гэсэн бас нэг excitement байсан юм уу бас унтаж чадахгүйсэн байхгүй. Тэг Монголд очиод хоо тэрэл бүх юм ингээл сэтгэл санаа амар тайван гоё болол айгуу гоё унтсан. Тэгээ нөгөө англид амар муухай халуун байсан үеэр наашаа ирсэн байхгүй. Тэгээ нөгөө шүн нөгөө нэг юм халуун нөхцөл би унтаж чаддгүй. Бас тэгсэн чинь Монголд очсон чинь ингээд ахаар амар гоё орч ирээд хүүтэн дүү иймэрхүү өрөөнд үзсэн чинь бүр ингээд амар гоё унтсан. Тэр бол дээрээ ихний өдөр бол унтахгүй айгу гүрээсэн аахгүй юу. Өглөөний 5 цагт буучингуудаа юу өдөржингөө унтахгүй явж байгаад тэр өдрийнх нь оройн 9 цагт унтсан. Тэр чи яг ингээд цагаа төвчсөн байхгүй. Тэгээл ингээд бүх юмнууд нь яг таарал амар тэрнээс хойшоо өдөр хоног нь айгу гоё өнгөрсөн юм байна. Ямар гоё юм бэ. Nice. Би буучаад нэг цасан дээр уулаага биш уулан дээр цасаага стори хийгээл. Нутаг минь хөөгэй гэсэн юм уу да гэдгс чи хүмүүс бараг над руу юу гэлээ хараал лээсэн Сиднейгийн өвлөө аваад ирлээ мэрлээ явмаа гэж мэдээд муу. Яг би жоокдаг хүлээж авч ирсэн ч гэсэндээ. Жохон гомцсон гэж. Намайг ихэд бас бороо орсон шүү дээ. Ягаад тэгээд гоё сэрүүхэн амар гоёсэн таалагдсан үг. Би чинь хагасаа өдөр буух ёстой байснаа хойшлоод бүтэн сая өдөр нь буусан юм шүү дээ. Гэсэн үг үү? Үгүй. 5 дахь буух ёстой байснаа хагасанд буусан юм байна.
Би чинь 4-р ниссэн юм чам. Аа. Тийм байна. Тэгэл яг нэг бүтэнсэн өдөр нэг сайхан гэртээ амарч байжгаад гадуур нэг ээж автаа дэлгүүр хийсээд. Тэгээд дэлгүүр хийсээд надад нэг гэрийн хувц авч өгнө гэд ингээд битгүй. Тэгээд би ажил нь бас хай хэвээр яваадсан заяа. Амар их цаг унтцсан чи. Тэгэхэд юу болоод байгааг нь мэддэхгүй ээж аа хоёр энийг авах уу? За энийг аав гэд нэг хувцнууд авч өгөөд байсан надад. Би тэгээд чи хувцгүй харагдсан юм бах та. Харин тэгсэн байгаа байхгүй юу? Чимдана ухаал хараад исэн чинь нэг сонин сармисэн юмуд байгаад исэн гэд тэр нь миний play time-ийн хувцснууд байсан байхгүй. Тэгээд бахан дэлгүүр явжсэн чинь тэгээ манай аав ээжээр намайг амар бүдүүн байна гэд ямар амар таргалцсан гэд бүр team комментод амар их орж ирээ. Тэгээд угаасаа би нэлээд юм нэмсэн байсан. Харин тэгэл шууд юу лээ бүр үнэхээр чамайг тестгүй нэ чи нэгд өдрөөс эхлээл шууд халуун йогонд явж наа чи ингээ хас гэд намайг. Тэгээ шууд ирчимжүүлсэн ингээд яваад. Тэгс явсан юм уу? My god. Тэгээ Мина энэ бүр нэг удаа биш таа. Хэдэн хоног явлаа? 14 хоног. Oh my god. Йога зүгээр амрах гэж очиод тэнд ингээд ирчимжүүлсэн йога яваад байдаг. Тэр хот йогон ажил нь юм саун шиг одоо өрөөг ингэж сауны уураар ингэж халуун болгоод тэгэд 40 градус тийм үү 40 градуст тэгэж йог хийж хийдэм билээ. Гэхдээ I really liked it. Бүр амар гоё юм билээ. Би өөрөө бас нэг нислэгэндээ бүр ингэж хөшөж мөшөөд ингэж хавганж мавгнаад амар хэцүү болцсон байсан болохоор тэр нуруу муруу бас амар өвдсөн байсан. Тэрэнд амар хэрэг болсон л юм шиг санагдсан шүү дээ. Тэгээс зорилго нэг жингээ хасах байсан жингээ хасна уу? Яа үгүй хасаагүй. Тийм үү? 14 би нэг 3 кг ассан юм уу 14 хоногт. Тэр чинь амар эрүүл тийм айгүй эрүүлэр хассан. Тэгээд хажуугаар нь бас давхар нөө барай гуашаанд яваад. Оо яа гоё би. Нэг тиймэрхүү юмнууд амар их хассан. Би барайнд орсон. Барай амар гоёсан. Барайнд хэд дууд орсон. Тийм. Nice. Хаана барайнд орсон? Тэр чинь яг манай йога тэндээ бас нэг барайтай. Тэгээд юу лээ нэг гуашаа ч л мэдгүй нэг тийм гуашааны газар байсан. Тэнд тийм юус. Гуашаанд ороо тийм. Зүг харсан чинь ингээд бүх би хөхнөө болсон заяа. Битгүй би очрлын ингээд нэг амарсан юм сонсохоор ингээд амар зовхоор байгаа байхгүй юу. Би ингээд битгүй гэхдээ би мэд чинь Анука таалагдах байсан. Тэр барай амар гоё байсан. Барайнд дуртай шүү дээ хоёлоо. Тэгээ учрлын тэтэ хөдөлгөөрсөн жоохон яасан байхгүй юу. Тэр учрлын яг одоо энэ жилийн үзөөс бүр яг энэ артл нь битүү ингээд уулаан болоод ингээд за одоо шимүүлсэн гэх цаашаа тэр чинь жижигхэн бохгүй юу. Тэр чинь ингээд бараг 10 удаа шимүүлээд ингээд нийлүүлж байгаа тийм шиг. Ядчил нь би eyebrows like a peach заяа бүр. Ууса нэг чангахан үнсгэд шимцэн юм шиг болчихдог байхгүй юу би. Тэгээд харин чаваас бараг хөрөнгөт хөхрөөд байна гэх. Бүх юм хөхрөөж ингээд. Би муутай гэж хэлж байгаа нь энийг хэлээд байгаа байхгүй юу. Яа. Тэгэл өглөө болгон йоготой. Тэгээд нэг өнжөөд нэг юм уу хоёр өнжөөд нэг барайтай. Тэгээд нэг тиймэрхүү байдалтай явж байгаа юм би ер нь бол тэгээд. Би чихмэхээ хөвөнгөөр бүгэлж мөглөө. Гам барьж байгаа юм уу? Тэ халуун яг амгонд явж болохоор гам бариад. За. Энэтэй л одоо ийм л юм хийж Монгол явдаг болсон байна гэж. Анука барай-барайд орсон уу? Орсон шүү дээ. Ээж намайг нэг тэр нөгөө цэцэг хотел гэнэ. Цэцэг хотелийн тийшээ хоёлаа нөгөө нэг массажинд орё гээд давуулж авсан. Тэгээд амар гоё массаж хийдэг. Нэг цаг бие бариулсан. Тэгээд амар гоё болоод дараа нь дүүгийнхаа төсөө өдөрч явж маваад ингээ бүх юм нэг тийм юусе биеийн тийм халтай биш ингээд амар ингээл хамаатнуудтайгаа уулзаал гоё нээлтэл ингэж яваал массажинд ороод тэгэл ээж надад байн хоол хийж өгөөл би тэнд очиод нэг ч хоол хийгээгүй.
Яасан гоё. Тэгэл ээж амар гоё. За ямар бол тийм нэг охин гэл тэгэл би амар ингээл дуртай. Гурилтай шүлээдээ гэл тэгэл нөгөө гурилтай шүлээ нэгтэл ажиудалтай ээж бас нөгөө тэр нөгөө нэг юм ногоо идэв штэ нөгөө хуушранд хийдэг халиар ингээд дарсшилсан халиар байсан. Тэгээ тэр гурилтай шүлтэй итгэхээр бүр ингээд perfect combination заяа амар гомдтой. Очоод байн гурилтай шүлээ гэж ицсэн амар гоё байсан. Тэгэл яахгүй шүн яг цагтаа унтаал нохоогоо юу орой өглөө нь гаргачаал нохоо гадаа нь гүлгэж агаад эхний удаа ингээд тэдийг гаргасан чинь амар тийм зүүдлээд байгаа юм шиг мэдрэмж төрөө би нохоогоо бүр амар санцсан. Тэгэл ингээл гүүж мүгээл тэрийг харангуут ингээд хэл ингээл нэг би чинь одоо ихсэг ингээд нөгөө англид ингээд амьдарч байхад чинь нохоогоо нэг харчих юмсан ингээд бодгоол яваад дээсэн юмд ингээд бэлчгээр ингээд итгэж өгөхгүй амар хөөрхөн санагтаал тэгэл манай нохооны өсмөс жоохон амар хэцүү байхгүй юу. Ганц нохоод ижихэд жоохон хэцүү байдаг юм нь өсний асуудал амар ихтэй. Тэгээд бүх хувцас ус болж байгаа. Гэтэ тэгэл одоо that's the price you pay. Тэр чинь тэгэл надад тэрнээс л их ажиглал өгöd байгаа юм чи. Тэгэл хөрхий. Тийм шүү дээ. Ягаал. Тэгэл ер нь байж байгаа дотор чинь бас play timer байсан, хамт ясан. Тийш шууд орцсон уу гэхгүй юу? Тэр чинь 4 өдөр болсон юм уу? Тийм. 7 сарын Тэ 4-өөс 7-ны хооронд. 4-өөс 7-ны хооронд. Тэгсэн чинь би эхний 2 хоног угаасаа явах төлөвлөгөөтэй байсан. Яа тэгэхээр тэнд 4 хоног өнгөрөөж ахаар нохоо эсвэл ээж мэжтэй ч юм уу ямар нэг юм хийх нь надад илүү гой санагдаад. Эхний 2 хоног явхад бол эхний өдөр нь бол амар гойсон нөгөө очиход амар дулаахан байсан байхгүй юу? Оройн ингээд зүгээр подгологтой явжсэн ч зүгээр. Тэгээд ингээд эхний өдөр юм чи угаасаа нэг ядарч мадраагүй байсан. Тэгээл амар гоё найзаатайгаа гоё эдэр зураг мураг эдэр ахуулаад тэгээл хүснээрээ ингээл нөгөө нэг яа тэр чинь тэгээд нөгөө би play time-аас ерөнхийдөө харсан юм нь болохоор амар сайн зохион байгуулалттай юм байна даа л гэж бодсон. Одоо ингээд play time руу ингээд явж ангууд play time руу ингээд энэ жил чинь одоо арай өөр локейшн болсон байхгүй юу? Өмнө нь болохоор дандаа нөгөө налахт болсон. Өмнө нь болохоор дандаа өмнө гачууртад бол тийм болдог байсан шүү дээ. Тэгээд өмнө жил нь ер нь яваагүй ч гэсэндээ ер нь сонсоход бүх найзууд маань машиндаа 8 цаг төгжирсэн гэж байгаа байхгүй юу? Зарим нь бүр 10 12 цаг төгжирч явж байгаа байхгүй юу? Тэгээ очисоор бороо мороо ороо тэр бол үнэхээр фейлер байсан байхгүй юу? Энэ жил тэр бүх алдаануудаа бүгдээр ингийн зассан юм шиг байгаа. Тэгээ одоо тэр налаахын тийшээ юу тавьсан. Тэгээд ийм амар ил юм талбайд ингээд бөөрхи хашаа ингээд барьсан байгаа байхгүй юу. Тэгээ бөөрхи хашааных нь гадна талын яг ийм булнаар нь болохоор дандаа ийм car camping эсвэл зүгээр ийм майхнууд ингээд тавьсан тий. Машинтайгаа очиод машиныхаа артал майхангаа барьцдаг тиймэрхүү юмнууд. Тэгээд ингээд VIP юу машины зогсоод эдэр гээд ингээд зохион байгуулалт бүр амар сайтай очсон. Голд нь ингээл нөгөө нэг стейжүүдээ айгуу сайн засаад яатсан. Тэгээл юу уух юм одоо идэх юм бүх юмар амар хангацсан. Нойл нь асуудалгүй. Ерөөсөө тийм нойл төгжирч мөгжрээд нөгөө нэг очрлоодсэн юм бол байхгүй. Дандаа хүмүүс бүр хангалттай нойлын тавьсан. Замдаа ингээд явж байгаад тэр нөгөө нэг зам нь ингээд анхны өдөр ирэхэд жоохон ингээд бампиэс ахгүй юу? Угсаа олон машин яваад эхлэхээр энэ чинь нөгөө нэг дунд нь нөхцөх өдр гараад ингээд тэр нь ингээд хэцүү шүү дээ. Шорон замаар явсан тий. Эхлээд шулуу нөгөө нэг засмал замаар явж байгаа шорон зам руу нэг ороод нэг 2 км явдаг. Тэгээд гисэн чинь тэр 2 км замын нөхнүүдийг нь 2 дахь өдрөөс нь бүгдийг нөхөө тавьсан заяа. Ингээд шорон ингээд илсээр дүүргээд. Тэгээд ингээд ерөөсөө зам нь ингээл амар гоё явж ирэл. Тэгэл тэр 4 хоног ер нь байхад бол тийм амар хүчтэй бороо мороо өдр ороо бид цутраадсан юм бол байхгүй. Тэгээ бид хоёр ч нэг ийм car camping ticketтэйсэн болохоор тэрийгэ ашиглаад
Учрал бит хоёр майхан, учрлын машинд би ингээд амар тухтай явсан чи. Тэгээ майхангаа бариад гол нь тэнд унтахад жоохон хэцүү юм байлаа. Өглөөний 8 хүртэл хөгжмөний явцдаг. Бүр амар чанга ингэж хөгжмөн. Тэгээ яг унтах гээд тэгэхээр ингээд тэгээ яг өглөө яг сэрхийн алдад хөгжмөн дуурхаа хэлж байлаа. Тэнд амар гоё н хэрэг яг хоо тэнд би ингээд бид нар ингээд нэг хоног хончоод тэндээ ингээд өрсүүлээд бай гэж утсан чинь өглөө болсон чинь бүх юм амар шороолцсон. Миний нүүр мөр өдр ингээд сул шороо бүр амар ихтэйсэн. Чихмэх одоо ингээд хамар мамарлуу битүү шороо орцсон байгаа байхгүй. Тэгээ ингээд цэвэрхэн мэдрэмжгүй байсан болохоор учралчин бас нөгөө байн хот руу явах тийм ажил гарч ирсэн. Өөрөө ярих байхаа. Тэгээд тийм болохоор учрлыг дагаад явж нөгөө нэг ус мусанд орчоо буцаж ирсэн. Тэгээ тэр нь ч бараг илүү гоё. Тэгэл тухтай юу яагаад амар хөгжим гэж байхгүй юм чинь сүн гээл. Тийм дундаа нэг амар төгжирч мөгжрээд явж чадахгүй байсан юм бас байхгүй. Ингээл амар таваараа ингээл яваал ерөөсө доторхгүй амар гоё байсан. Учрал тарай ирээсэн юм бол. Яа. Амар гоёсэн шүү дээ. Playtime-аас өмнө болсон юм чинь бас нөгөө сонгуул байгаа. Сонгуулаа өгсөн. Тэр шүү. Аха. Тийм би ч бас иргэний үнэлэх мөнөмлөхээ шинжилж мэрлээд нөгөө нэг нас би гүцээд тэгээ иргэний үнэлгээ шинжлэх болоод ёо тэр иргэний үнэлэхний захиалдаг газар мазар бүр аимшигтай байсан бурхан минь. Би миний урд яг 5хан ширхэг хүн очрлцсан байгаа хэрнээ би тэнд яг нэг байранда 2 цаг зогсоод 2 цагт бараг нэг хүн үзэж байгаа юм аашаа. Би бараг 10-11-ийн үед очиж байгаа байхгүй юу? Йогогоо тараал шууд очисон заяа таксидад. Биш таксидад очиж байгаа. Тэгэл тэгсэн чинь байхгүй. Одоо ингээл намайг аваад хаалаа ухааны мэрж байгаа байхгүй. 5 хүн өдөрт 5 хүний иргэний үнэлэх бүртгүүлээд байгаа юм аашаа. Ягаад тэгээд тэр хуран уншдаг нөгөө нэг бүх 10 хурууны хээг ингээ уншуулдаг штэ. Тий. Иргэний үнэлэх аваад тэгээд тэр хурууны хээ уншдаг машинаа нилээн мяарсан. Нөгөө нэг амар олон жил болоод мяарсан уншихгүй. Тэрнээсээ болоод бүр ингээд амар их хугацаа зарцуулаа. Тэгээ дээрэс нь иргэний үнэмлэх олгодог хүн нь ганцхан иргэний үнэмлэх олгох биш өөр юм ингээ хийгээд байгаа юм шүү байгаа мэдгүй. Тэгээд аимшигтай удаан хүлээсэн бүр. Тэгэл одоо нэг өдөр нь бүр ингээ бүтэн нэг өдөр тэгээ өнгөрчихөж байгаа байхгүй. Тэгэл иргэний үнэмлэхээ захиалал сонгуулаа өгсөн. Сонгуул өгөхөд бол амар дажгүй байсан. Ер нь дунджаар нэг хүн 8 минутын сонгуул өгөөд энэ ч гэлөө. Тэгээ тэр үеэр чинь бас баахан гадуур ажил амжуулж агаад тэгээ сонгуулаа гэрийнхэнтэйгээ өгчөөд тэгээд харьж амарсан юм уу? Үгүй харьж амраагүй. Харьцаад дараа нь би шууд гараад Анука дээр очиж болцсон. Анукатайгаа сонгуулийн өдөр болцсон шүү дээ. Тэгээ Анука хумсаа бодулж гэдэг үтэн. Өө за очиж. Сайхан хоёр ажилгүй хүмүүс чинь. Харин сонгуулаа би өгсөн чинь нөгөө нэг англид байсан болохоор би англид өгчих байх гэж бодож байсан байхгүй. Тэг хизээ яг болох юм ихгүй. Тэг хизээ яг Монгол явахаа ингэ төлөвлөлөөгүй угаасаа эндээ өгчих юм шиг бодоод би энд хаягаа бүртгүүлсэн байсан байхгүй. Тэг Монгол очоод өгж болохгүй гэж нэг хүнээс тэр хүн ч яг мэдэхгүйсэн. Тэгээ за болохгүй юм байна л та гэж бодцоод дараа нь яг сонгуул дуусахын алдад болох байсны мэдээ жоохон харамссан өгч чадаагүй. Тэгээ судалгаа дээр бас амар сайн чадаагүй байсан юм а. Тэгээ өгнө. Яг нөгөө англиас монгол руу явахдаа яг давхцчихаар тэгээд яг тухтай нөгөө юу хийж чадаагүй л дээ. Тэрэндээ жоохон өөрийгөө гівсэж байгаа. Уучлаарай хүмүүсээ. Тэгээд өгсөн. Тэгээд тэгээд бид нар нөгөө хумсаа янзлуулахад нэр айгу сонирхолтой хүмүүстэй болцсон юм шүү. Яа, тэгсэн ш нэрээ те. Хумсаа янзлуулжсэн чинь маникюрч нь насан туршсан хүмүүсийн кинонд тоглож исэн хүн байж таарч мараад. Воо. Намайг 7 гэдэг нэртэй гэсэн шүү үзээрэй таасарч. Тэрийгээ бүр хэлсэн юм уу те. Тэрний гол дүрийнх би тэгсэн чинь дараа нь Univision-ээр нөгөө нэг кино авчихсан чинь намайг 7-ыг гараад ирсэн аахгүй. Би тэр трейлерыг нь үзсэн чинь яг гол дүрнийх юм байлээ. Бүр гээл. Йоо. Тэгээд айгу гол үнэ паника яасан. Юу 8 жил хумс хийж байгаа нь хийсэн хүмүүсд бүр тасархай гоё хийдэм билээ. Амар юм ба. Тэгээ би одоо бас хумсаа илгчээд одоо энэ миний хүмүүс 10 одоо эн чинь баг 3-7 хоног болчиход байгаа байхгүй юу? Бүр яг хэвэндээ амар юм
яа би ч ерөөсө хумсаа хийлгчээд тийм төвчээртэй байдаг хүн биш аахгүй айгүй хурдан хулраад ячдаг юм муугаагаад ч юм уу тэгсэн чинь ингээд яг одоо хэвэндээ амар сайн Вау, nice. би бас хөлөндөө бас хумс хэлбэлсэн чигш миний хөлийн хумсыг гаргаж ирсэн хөө хумсны хайцсан ингээд би нөгөө амар тийм хумсны нөгөө нэг юу таахгүй хумс байх юм бол авчдаг арьс марс авах юм бол авчдаг. Тэгээд гэсэн чинь арьс авахгүй хүмүүс авахгүй. Тэгээд нэг смарт хүмүүс гэж гарч ирсэн юм байна хүмүүс гэж хөлний хүмүүс. Тоочтой. Яа байх. Бүлэлтээр холбогдно гэж үг. Тэгснээ ингээд энэ нэмгэн юм смарт шиг айгүй нэмгэн юм уран юм баг юм flexible юм хүмүүсээр нөгөө цавуудаад маангууд тэр нь ингээд юм хатуу яг ингээд аюу гойлчт юм л. Тэгээд би хөлөө хараад байгаа гэсэн. Playtime одоо тэнд хахад баг миний хүмүүс хөлийн хүмүүсний урдггүй штэ. Тэгээд одоо яг хэвэндээ бүр амар юм цэвэрхэн гоё идэг. Тэгээд миний нөгөө юм далийн нэг хүмүүс байдаг хгүй юу? Яг тэгшин биш. Тэрийг ингээд тэгшин болгоод ингээд наацсан. Тэгээд амар юм хөдөлмөлөдөр амар гоё харагдаж байгаа. Би бүр одоо хөглөлийн хуруу гаргасан юм зөвхөн хумсандаа цариулж авт юм уу гэж бодож байгаа готл. Яа. Монголчууд амар гоё тэр нөгөө сервис. За сервис нэг сайн бишээ. Гэтэ ийм гоё яг ийм маникюр, педикюр, массаж гэдэг юм уу. Тим юм өдр амар сайн тий. Тийм бас тийм амар. Тийм айгуу сайн штэ. Тийм affordable ш тас. Хөрхөө. Тэгснэ тэр хүмүүс хийж байгаа залуу амар хинэттэйс. Байн ингээл амар хинэттэй дуу мо тавиал энэ миний алтан үеийн дуу юм уу ингээд нөгөө амар юм яг юм 2014 он монд чинь бүр ингээд амар од болж исэн дуу моонод байдсан шүү дээ. Тэдэр метр ингээд тавиал би бүр шоуд жаад гарч ирсэн шүү дээ. Амар гойс. Одоо ингээ хумсаа яслуулж байхад чинь нэг уцаа оролдож морлмоор санагдаад байдаг шүү дээ. Ингээ ээлж хоёр гараа зэрэг мэрэг ингээд ашиглаад байхлаар ингээд уцаа оролдож чадахгүй жоо уйдаж мэдээд байдаг. Тэгвэл тэр залуу дээр бол уйдахгүй мөлий ерөөсөө. Юу утас гэж боддог юм бэ? Залуу юм уу те? Залуу. Том үнийг кинонд гол дүрд орсон. Миний өмсөг яасан хийсэн охин бол Анука хийсэн нь бол охин байхгүй. Хажууд нь ингээд суудсан байгаа байхгүй. Тэгэл амар хөвчлөлтэй бай. Тэгснэ ингээд амар юм фитнес бизнес хийдэг залуу байгаа байхгүй. Тэгснэ ингээд амар торон мак заах юм. Тэгснэ юм нөгөө white beater shirt гэдэг штэ. Одоо тийм юм сонирхтой л дээ. Гэхдээ white beater гэхээр хүмүүс мэдгүй хаа. Ингээд ийм гар мар нь гарцсан. Тэгснэ тэндээсээ ингээд мөрөө ингээд шовтлснаа булчингаа хөөе наашаа хартаа мартаа гэснэ ингээд булчин хөлчөдлөө. Мөмө өдлгөж мөдлгөөд. Йоо, яв шоу авцаалаа. Тэгтээ өнөө фаны яасан. Өнөө фаны бүр над дээр учрал ирээд манай бас өөр нэг найз маань ирсэн. Тэгээ бид гурав бол инээсээр агаал гарч ирсэн. Манай найз тэнд уйдснаа тэнд нэг piercing хийлгэж байгаа гарч ирсэн. Нөгөө нэг чихээ дахиад цоолуулаад. Чихээ цоолуулаад. Тэр чихмэхээ цоолуулж хахад тэр чихээ хийж байгаа охин та нар ингээд үнэхээр гоё охин армаар бол тэр охиныг өчж харах хэрэгтэй. Амар гоё охин юмсэндгүй тэр ингээд хаа нэмтээ хилээч. Тэр лакме гэдэг нөгөө фантамин тэндэдэг лакме гэдэг тэр piercing шивэс мэс хийдэг охин юм шиг байгаа. Тэгээд амар гоё биттэй. Би зүгээр ингээд дараа нь ингээд бид гур гараа явж байгаа байхгүй юу. Тэгснэ тэрээс ямар гоё охин байсан бэ те. Гурлаа яг санал нийлтлээд ингээд юм бага байдал нь тийм айгу гоё охин байсан. Яа. Би одоо шууд Google Map дээр. Тэгээ ер нь тэр өдөр чинь яг уулзаад баг playtime явахгүй гэжсэн хүмүүмөний чи уруу татаж матаад playtime явахаар болоод одоо ер чинь сомлсаар байгаа. Тэгээ хүү амтныг сомлоод бөөндөө playtime явахаар болоод машин тэргээ зохицуулсан мөхцүүлээгээд. Тэгээ би бас машин гүйж агаад ахаасаа машин гүйж аваад хит хоног унчи гэж гуугаа. Тэгээ ерөнхийдөө бол хамаг playtime-ийнхаа ажилд бэлдээл. Сайхан бүгдийг цуглуулаад авч явсан да. Тэгэл эхний өдөр очоод би ч бүр амар эрт очин мочныг бодсон байсан чинь даанч тэгээд амжаагүй. Аха. Угаасаа хүн болгон жоохон өглөө ажилдаа яж маш таарад. Тэгээ өдөр гарсан. Тэгэл Анука болохоор зэрэг 2 хоног явсан. Би 4 хоног явсан. Бүгдэнд нь байж чадсан. Би
Учирлыг шүтэх хэрэгтэй шүү та нар нэрээ. Юу ийснэ ярьтаа. Бас нэг насаар дүүг юм гэсэндээ гэж. Нас халуун цус шингэн гэж. Би тэгээ яжлан 4 хоног тэндээ зүгээр байгаагүй бас өглөө олго имчилгээтэй байсан. Имчилгээ хэлгэнгээ явж исэн байхгүй юу? Тэгээд өглөө олго имлэг орж тариагаа тариулчаал буцаал. Нэг л хоторцсон юм чинь гэл гэртээ харж нэг усанд орчоол. Тэгээл сайхан хоочоогонд бас явж байгаа юм чи. Бодтоо ингээд тариа илгүүл. Хоочоогонд яваагүй. Гэтэ тэр нөгөө дүнжин гарын тэнд тариа илгүүлдэг. Тэгээ тэр хэсэг амар гацдаг заяа. Аимшигтай төгсрээтэй ёо. Тэгэл усанд ороод яан эдэрнэ гэл ингээл бүх ажлуудаа төлөвлөөд ингээд тэгсээ дундуур нь бас гүй. Энэ хэсгийг хасаж шүү. Би марцчихлаа. 47 шүү заяа. За голоор нь сая Янука хэлж болохгүй юм байна ярьчлаа гэж. Гэтэ зүгээр хасчихна. Бүхэл юмыг амжилсан. Учирлал яг тэр үгийг нь би бэлчихсэн. Би бэлчээ. Бэр амар ингээд productive байгаад одоо ингээд нэг йога могонд яваад барианд орцсон юм аашаа амар хөнгөн шингэн байгаа надад зү. Ямар гоё юм бэ. Тийм. Тэгэл угаасаа ээж аваарт анханасаа хэлсэн байсан. Би 4 хоног шооднаа ээж аваа. 4 хоног намайг харахгүй шүү гэл амар сэтгэл санааг бэлтцсэн байсан болохоор. Тэгэл майхан зайхан хамбаг юм авч яваал. Тэгээд очоод ер нь амар гоё байсан ба. Яг Анукаг хэлж байгаа зохион байгуулалт бүр хитрхи сайн байсан. Тэгээд гачуурч руу ч нөгөө нэг ганцхан игнэ замаар амар удаан төгчрээд яваад исэн шүү дээ. Ахан гинэ. За. Нөгөө өмнө нь Монгол шилтгэл. Тийм. Өмнө нь Монгол шилтгэн рүү яг гачууртаар яг ганц игнэ замаар ингээд амар төгчрээд тэгээд хүмүүс урсгал сурч мөрөөл яг хажууд амар их хүмүүс юм яриад байгаа юм. Sorry манайха. Би нөгөө номис сандаал. Би нөгөө номис сандаал. Амар давж ярьж мэрх гээд байгаа те ажилчдаас. Тэгээд тэр чин ганцхан игнэ зам өмнөнд байдаг байсан учраас хүмүүс урсгал сурж яваад осол хийж мэгээд явган үний зам мамаар яваад амар бүтггүй юм болоод байдаг байсан. Зогсоол мохсоолын хэсэг бүр амар байхгүй. Бүр ер нь айгүй хэцүү байдаг гэсэн чинь угаасаа everyone knows те бүгд мэдж байгаа. Би ч бас мэдж байна. Тэгэнгүүт налаах руу явах зам бол амар гоёсэн. Тэгээ шорон замтай учраас ингээд бараг 5 6 игнэ болж явж болохоор байгаа байхгүй юу. Гэтэ тийм олон машин бас нэг зэрэг яваагүй. Ингээд нэг удаадаа тийм ихээр машин яваагүй. Тэгээ яг бүр сүүлийн 4 дахь өдөр нь хараа бүгд буцхолхлоор жоохон төвчрөөтэй байж магадгүй гэж бодоод би тэг жоохон эрт гараад ирсэн. Тэгээ эрт гараад харьсан учраас тэр юм уу бас ерөөсөө төвчрөөгүй. Тийм. Тэгэл замын хувьд бол бүр амар дэжгүй байсан. Тэгэл замдаа нэг цагтаа зогсоогоод яг эхний өдөр буцчихсан чинь нэг цагтаа зогсоогоод үнэмлэхээ харуулах гэдсэн чинь үнэмлэх байхгүй. Тэгээд юугаараа регистрээрээ үзүүлчихээ гэх. Тэгээ регистрээрээ хэлж мэлээд яасан чинь хэдэн онд үнэмлэхээ авч ирсэн бэ гэсэн чи би мэдэхгүй заяа. Би яаж мэдгэвдээ нэг 7 8 жил болсон байлгүй тэг нэг ягаад ч өөрөө хийгөө гэж батлах гэсэн чинь баталж чадахгүй болчихлоо. Тэгтээ яхаа тэгэл итгэсэн л дээ. Аха. Яа. Тэгээд үзэх юмнуудаа ер нь бараг л бүгдийг үзсэн дээ. Ганц нэг юм алдсан байлээ. Гэтэ ер нь ихэнх нь үзсэн. Ганц нэг хамтлаг дуучин ч юм уу тиймэрхүү юмнуудыг бол play time нөрөө. Тийм play time дээр үнэхээр харъя гэж бодсон хүмүүний харж чадаагүй. Гэтэ ганц дуртай байсан юм дээр A-Sound-ийн G намайг гэдэг нэг дуу байдаг аахгүй юу? Миний бүр хамгийн дуртай дуунуудын нэг аахгүй юу? Тэрийгээ сонссон тэгэл сэтгэл амарцсан. Би үнд дараа даваа даашаа үзмээр байсан. Тэгсэн чинь миний явж байгаа 2 өдөр дуулаагүй. Тэгээд очир над руу нэг бичлэгийн явуулсан. Одоо урт үзээгүй л явж байна. Гэхдээ амар гоё. Бас марлжангой айгуу гоёсэн гэсэн. Гоё. Тэ. Би Growl of Crown дээр байсан. Нөгөө нэг Facebook дээр бичлэг нь одаалаад байгаа. Юу лээ? Дууцсан нь доошоо бууж ирээд нэг над руу 3 удаа лаад шидсэн гэд.
юм болоод суудсан үзээгүй юу? Тэ. Маш шүү. Ямар нэг Би тэнд байсан шүү дээ гэхгүй юу? Яа. Би тэнд яагаад байснаа санахгүй л юм л та. Зүгээр л явжсэн чинь амар олон хүн байхаар нь за энд гоё юм шиг байна гэдээ орсон чинь л хөл толгойн мэддэхгүй амарын болоо тэнд чинь нөгөө нэг мош пит гэж болдог штэ. Юу? Мош пит. мэдгүй. Тийм метал тийм рок хамтлаг ингээд нэлээд сонслоор ингээд хүмүүс ингээд тойрог болж гүйлдэж мүлдээд тэг ингээд хоорондоо мөргөлдөж зүргэлтөөд тэг ингээд бүр ингээд дотор байгаа энержигээ бүр ингээд тэгж гаргаж байгаа байхгүй бүр ингээд тэр дууг сонсоод яг би нөгөө хэлдэг штэ цохор усарчмаар санагдаад байдаг гэл ингээд тийм мэдрэмж аваад байдаг штэ ингээд хөгжим амар гоё хөгжим сонсохоор яг тэрийгээ тэгж гаргаж байгаа байхгүй юу бүр амар тойрчгүйгээл орилол хоорондоо мөргөлдөө өлцөө нэрээ бүр амар болоод байдаг. Тэгээ тийм юм болоод тэгэл тэр мөр нас амар гоёсэн. Тэгээ даан чараа манай дуучныг нь жоохон уурлуулад лааз мааз 3 удаа шидэд хитрхи амар хөөрцөн байлээ. Гэхдээ бас энэ дээр нэг юм хэлгээ мартчих. Playtime-д явж байгаа бүх хүмүүс маш соёлтой байсан. Бүр ерөөсөө би бүр тэрийг бүр ингээд харахаар ингээ сэтгэл ингээ баяр. Угаасаа нөгөө зохион байгуулалт сайтай болохоор хүн стресстэй юм байхгүй байгаа байхгүй. Хоол нь бэлэн, уух юм нь бэлэн, унтах газар нь бэлэн ингээд нэг тийм зоо. Бүх юм амар ойлгомжтой. Баах одоо тэр бүх ингээ усанд ормоор байгаа бүх юмнуудыг хангаад утсан болохоор хүмүүс ингээ аюу тийм стрессгүй гоё байгаа байхгүй. Тэгээд тэр шоудаа явж байхад ерөөсөө тийм цогтөө мохтөө хүмүүс хэцүү байлгаад ингэсэн юм бол ерөөсөө байхгүй. Бүгд ингээл жоохон мөргөлжүүлэлтэн уучлаарай гэл ингээл бүгд амар гоё заяа. Би зөвхөн тэрийг харахаар миний нөлмөс ингээд яг ингээд миний энд ингээд гоё байгааг нь бодохоор баг ойлоор санагдсан заяа. Яа, хэлээд өгөхгүй те. Яа, юу лээ нөгөө нэг машин ташаа ингээд нөгөө нэг машин барьж хахад хүртэл ингээд зам тавиад өгч гээл ингээд гуйх гээл ингэнгүүт гараа ингээд өргөнгүүт яг л playtime явах гэж байгаа л outfitтэй хүмүүс яваад байгаа байхгүй. Тэгэл ихсэн өөдөөс ингэж даалж маллаа сайхан надаараа гэж ингээл оруулалаа тий. Бүр амар хүн болгон тэгэл амар гоёсан. Ийшээ ингээд оруулж чадахгүйгээ гараа өргөсөн чинь нөгөөдөл мэдлж ийн гэдэг амар хөөрхөн бүгдээрээ ингээд мэдлээ. Харин тий. Амар хөөрхөн байсан. Зүгээр би тэрсийг ингээд монголчуудын тэгэж амар гоё байгааг нь харсан чинь ер нь оркууд чинь дандаа 40-с дээш насныхаа юм бол гэдэг юм. Жохон нэг ууртай хэцүү ааштай ч юм уу агсан тавиаддаг хүмүүс нь одоо хөгшөрж байгаа юм байна даа л гэж утсан. Залуухан хүмүүс нь бол айгүй гоё гарч марч хүмүүстэй айгүй гоё байж сурцсан бүгдээр гоё байна даа л гэж утсан. Ялцчихгүй тэгээд залуу хүмүүс нь одоо их ч юм үзэж харж байгаа бах тэгээд гой соёлтой залуучууд болж байгаа бах тий. Яа, тэгээд хүн болгон угаасаа playtime дээр цагийг сайхан өнгөрөөх гэж очиж байгаа. Хинч стресст гэж очие гэж бодохгүй. Тийм болохоор тэр юм хүн болгон амар гүд мөдөн дээрээ тавьсан тий. Бүр ингээд хаасайгу гоё энерги цацраал, хаасайгу амар гоё. Ер нь тэр амар гоё энерги цацарсан газар байсан. Амар гоё нэ. Тэгээд тэр нэг би нэг удаа ингэ явж байсан ахгүй playtime дээр тэгсэн чинь нэг газар ингээд нэг найз нь ингээд нэг нойр нүрээ унтцсан юм уу нөгөө нэг залуу нь болохоор толгойг нь ингээд хөлн дээрээ тавьцсан ингээд нэг яаж байгаа ахгүй тэр хоёулаа ингээд нэг чийлрээд ч юм уу найзууд нь ажууд нь бас инээлтэй байж байгаа. Тэгсэн чинь хөө энэ тасарсан юм бах та гэж найзуудтайгаа харьцсан. Нөгөөх нь бас нөгөө нэг дэрлүүлсэн байгаа хүн тасраагүй байна бро. Тэгээд протос. Дэвтэй ингээд нэг хүний ерөөсөө нэг тийм ингээл янгууд бүгд ингээл амар гоё нэрхтэй мэдхгүй би бүр тэнд ахад амар л гоё л эс. Тэгэл тайзнууд ан ингээл хисчгүй яваал тэгэл хүссэн газар очиод ягаал тэгэл найзуудтайгаа нэг жоохон юм нь болохоор ингээд олуулаа ингээд явахаар нэг найзуудтай уулзах гад ингээд салаа явцдаг ч юм уу нэг нэмийг үзээ эргэж нэгээ олоход жоохон тийм жоохон хэцүү байсан болохоос биш бусдаар бол үнэхээр 100% сэтгэл хангамж ихтэй. Эхний өдөр бол хэдүүлээ нэлээд ихжсэн те нэгээ эргэж барьж авах гэж. Тэгээ дээрэс нь нөгөө нэг аноковтоор хоёулаа гадаадаас ирсэн. Тэгээд нөгөө нэг гялс амжаад уулзчих гэсэн хүмүүс бас амар олон байсан. Тэгээ playtime дээр ер нь бол таараал гяс явчвал бас амар штэ тэнцэж ихэнх нь очсон байгаа болохоор
Тэгэл за би гяс тийш явж тэр найзтайгаа уулзчаад ирээ гэж авал. Тэгэл эргээл уулзах гал тэнгуут ингээл хаана байна, тэнд байна, энд байна гэл ингээл бөөнөрөө бичээл. Би яг энд байна, энд түрээд гэл. Тасалдгүй ингээл бичээл. Яжаатан сүлжээс жоохон тар байсан. Тийм би тэдний хажууд энд байна, тэнд байна гэд ингээ хэллээ. Тийм. Тэгэнгүүт тэр нь одоо хаан чи юм очихсаар байлээ. Өөр нэг хүмүүс тэгээд эхний өдөр тайзнуудаа цайн цээжлээгүй. Ямар гой проблем бэ өөрөөсөө би Тийм. асуудлыг чинь авъядгүй. Тэгээ хоёр дахь өдрөөсөө бараг тэгээд өөрөөсөө бараг тэрнээсээ залхсан уу яасан. Тэгэл яг за тэгэл угаасаа учир нь олдно гэл хаяал. Тэгэл өөрөөсөө юмнуудыг яг үзэл яг хүмүүстэй таарах марах хүмүүс эхний өдөр таарж амжаагүй хүмүүстэйгээ дахиад таарч мараад ч юм уу тий тэгэж мэгэж яваал. Нэр 3 дахь өдрөөс нь л тайзнуудаа бүр ойлгосон шүү дээ. Хаана юу байгааг нь. Эхний 2 өдөр бол хаана юу байгаагаа ойлгохгүй ертөнцийн зүг хаашаа илээ гэдэг шиг л юм болж байгаа юм чинь. Тэр зохион байгуулалтанд оролцож байгаа хүүхдүүд амар хөөрхөн ааштай. Ингээл би жишээлбэл нэг газар мазрыг хайгаад болохгүй байх юм бол энэ хаана гэдэм бол юм тийшээ ийшээ гэл ингээл бүгд ингээд нэг тийм туслая гэсэн нэг тэр юутай би ингээд тэр юмудаасаа болоод сэтгэл санаач илүү амар гоё яваал хүмүүстэй ч гэсэн уулзахад амар гоё явж байгаа байхгүй юу? Яа. Playtime ерөнхийдөө бол 3-7 хоног тойр Монголд байсан чинь ингээ подкастныхаа 3-2 дээр Playtime-ыг ярьлаа шүү дээ. Үнэхээр сэтгэлд нь хүржээ. Тийм, үнэхээр гоё байсан. Үгүй харин тий. Угаасаа бараг энэ явалтын хайлайт байсан. Дараа нь миний төсөө өдөр болоод яг төсөө өдрөөр хамааталтайгаа тэмдэглээд 7 сарын 7-нд тэгээд 7 сарын 9-нд нь найзуудтайгаа дуудаад бөөнөрөө хоол моол идээд гоё коктейл идэр уугаад аюу юм rooftop bar цоцсохгүй Twin Tower-ын дээдлэлт Whisper гэдэг. Тэр газар бүр амар гоё вивтэй юм бэлээ ингээд харагдах орчим амар сайтай айгу өндөр орлого. Тэгээ яг юм нөгөө зайсангийн ингээд оройдор гараад харахаар жоохон ингээд нэг тийм юмноо жоохон хол харагдаад байдаг шүү дээ. Яг тэр Twin Tower-ын дээшээ гараад ингээд харангуут тэр үед ингээд нар марж аргаж ирсэн. Тэгээд бүх юм нь ингээд нөгөө улаартаал амар гоё юм харагдах үзмж идэр сайтай. Тэгэл агаар магаар идэр сайтай. Бүхэл газрууд нь тэгэл амар гоё л. Гоёсан. Тийм. Дараа нь бид зорсон шүү. Шоудаж Choco ороо. Chocoгийн доошоо бас 2 давхар доошоо нэг юм strip bar нэгцсэн мөлий. Тэгээд тийшээ уусаад явах нь миний бас Монгол руу явж байгаа төлөвлөгөө байсан байхгүй юу? Төсөө өдрөөрөө тийшээ найзуудтайгаа орондоо гэсэн төлөвлөгөөтэй. Тэгээ бөөнөрөө ороод тийшээ очиод бүгд нэг хүмүүс авч үзээд дотор нь жоохон харж сууж сэтгэлээ хөргөж байгаа л хурж ирсэн дээ тий. Залуу авсан. Залуу авч бүжиглүүлсэн. Tables have turned. Бид нар залуу авдаг болсон гэж. Тэгэхдээ тэрний нэг юм надад жоохон юу байсан юм. Одоо ингээд залуу бүжиглүүлнэ шүү дээ. Тэнгүүд заавал өрөөнд орж хоёулнаа байх хэвээр. Тэнгүүд ингээд зүгээр найзуудынхаа хажууд ингээд нэгэн дээр бүжиглж хараад тэрэн дээр баясал надад илүү гоёсон байхгүй. Тэрийг харж мараад найзынхаа царай мараа хараад шоолч инээж ингээд нэг тэр нь гоёсон чинь даанч тэгдгүүл юм лээ. Тэгтээ гоё. Яа би зүгээр ороод нэг залуу харцсан байсан байхгүй юу? Учирлыг тэгээд нэг залуу тооч гэлцээ. Би мэдэхгүй шүү дээ. Би уг нь хүн хэлээгүй юу? Яг энэ мөн байна гэж чи яг мөн болж тараад тий. Би яг ороод нэг залуу харцсан. Тэр чинь яасан дайжгүй дамшиггүй гэвэл харцсан байжсэн чи Анука хөөе манайхаа тэр яг учирлын тайп байна гэж орилж байлаа. Тэгээд айл гэдгсэн чи яг миний бодсон залууг харсан. Тэгээд чи яаж мэдсэн гэх. Тэгэхээр залуу малууд тэгсэн залуучууд малуучууд амар хямдхан байсан. Тэр ер нь айгүй хямдхан газар байсан. Хямдхан. Тэгээд төсөө өдрийн эзэн болохоор би үнэгүй орсон заяа. За. Харин тэгснээ залуу бүжиглүүлэхэд 12,500. Damn. So cheap.
Тэгээ тэр нь нэг 10 минут Янз янз байгаад байсан. 15 минут юм уу 20 минут. Тэгээ чи айгу өөрөө бас айгу хөөрхөн охин бах юм бол удаан бүжиглж болох хаа. Анока дээр бүр 20 минут бүжиглсэн шүү дээ. Окей, над дээр тэгээгүй баг. Манай нэг найз нэг залууга 2 удаа аваад тэгсэн чинь тэрний дараа нь юу инстаграмаар манай найз өсөлтөд дээр явуулаад бид нар инстаграмын сток хийж байгаа байхгүй амар секс backpackтэй бүр ингээм амар юм өдөр болгон жинж явт юм шиг тийм битэй. Аха. Манай залуу чинь ороод би авъя гэдгсэн чинь алга болцсон заяа. Байхгүй яг авах гэсэн чинь. Тэгээ энэ юм ч та хай чи ямар үе ирэлт ихтэй юм бэ мэгтэй юм бэ гэж бодоод исэн чи хараа 20 минутаар сэлгэгддэг гэд би бүр дискүү зөөгчөөс нарч асуугаад тэгээ би нэг залуу харцсан байгаамаа тэр хайж чаа гэх. Тэгсэн чинь нөгөөх нь 20 минутаар сэлгэгдэнэ гэд болтгоо. Тэгээ за гэд хүлээгээ суужсэн бусдын сонирхолтой харагдахгүй байгаад болтгоо. Тэгээ тэр нөгөө Тэгээ гараад ирсэн чинь би шууд мөнгөө даллал гэж орилж Аа. мөнгөө далсан хөөж очиж бачаа. Өөрийгөө одод бодсон чинь шал тэнэг харагдсан. Үгүй тэнд ихтэй бүр Амар desperate. зарим охтууд нь тэр пүүлэн дээр өөрсдөө зүгээр бүжиглээд авах. Тэн зөвхөн эргэжтэйчүүд бүжиглдэг. Тэгээд орж ирэхэд нэг охин л тэр пүүлэн дээр нь бүжиглээлсэн. Тэгсэн би бүжиглдэг охин юм бахтаа гэж бодсон чинь зүгээр үйлчлэгч нь очсноо зүгээр найзуудтайгаа амар юм гоё vibeтэй гэсэн л та. Тэгээд тэр нэг охин бүр нэг нөгөө тэнд бүжиглдэг залуутай зөв хосоороо баг ингээд клуб бүжиглж байгаа юм шиг л хамт бүжиглээл амар тийм юу юм. Тийм газар ерөнхийдөө 3 цаг байчвал бүр хийх юм болтохгүй заа. Бид нар хараад нэг цаг 30 минут Сүүлдээ уйдах байхаа. Уйдсан. Бүр ингээд хараад тэгэл. Тэгэхээр тэрийг ингээд нэг харах нь надад илүү байсан. Өөр төр авахаас илүү. Тэгээ ингээд бүжиглүүлэнгүүт би ингээд амар хөлөрцөн. Тэгэд ингээд Монголд л ганцхан тэгдэг гэж магадгүй ингээд одоо жишээлбэл гадаад мандаад ингээд ерөнхийдөө хүний биед хүрч болтгүй гэж би сонсч байсан байхгүй юу? Гадаад юу гэж чи Монголд болохоор ингээд гар аваад бин дээр ингээд тавиулаад байдаг. Тэгээд амар юм хөлөрцөн байсан болохоор би ингээд хүрхээр ингээд надад амар юм тохгүй мэдрэмжсэн. Тийм. Тэгээд тэр нь ингээд өрөөнд ороод ингээд яхаа. Тэгээд би дахиад хүн авах тийм хүсэл бас нэг байгаагүй. Тэгээ харж байгаа заа гэж ятсан. Тэгээд тийм үү. Би болохоор яг нэг амарж агаад гарч ирсэн хүн байсан болохоор хөлсгүй байсан гэж. Тэгээ дээрэс нь хүлээж жагаад авсан болохоор гоё байсан. Тэгээ нэг 10 минут бүжиглэлүү яалаа. Тэгээд бүр ингээд амар ингээд бүжиглээ заяа. Би бүр ингээд анхудаага тэгэж ийм хүн авч бүжиглүүлж үзэж байгаа байхгүй юу? Эрэгтэй хүн авч бүжиглүүлж үзэж байгаа. Тэгэл бүр орилоо л гэсэн цай би бүр ингээл гэл орилоо л бүр өгтлөө орилсоор хагаад хоолоос өгөө таниад үрцэн. Тэр залуугаас болоод өнөөдрийг хүртэл таниадтай явчихлаа. Гэтэ яахгүй мина гэтэ хүмүүс ингээд бүжиглүүлэхэд одоо учирчгийн юм хүмүүс дээр илүү хичээж бүжиглэх байхгүй ингээд хүн ямар гоё юм бэ гэж ингээд харахаар улам ингээд нөгөө хүн дээр ингээд нэг гоё чиркүүтэй үзүүлмээр санаа. Би тэгсэн чинь амар тэнэг. Би бүр хөөргөл байсан шүү дээ. Хөөргөж чадахгүй би өөрөө ингээ инээгээдсэн заяа. Нөгөө нэг ичж байгаа мэдрэмж юм уу одоо яахаа мэдэхгүй байгаа мэдрэмжээ ингээд нэг яахаа мэдэхгүй ингээ инээд хүрээл инээгээдсэн чинь сүултээ нөгөөдгөө бантаа заяа. Яг гарахын алдаад чи ингээ битээ инээгээрээ заяа дараа. Би ч ороод амир you so sexy what the fuck гэж орлоо. Яа гоё шивэстэй юм бэ навш гэж гэлээ. Энэ юу ч амгаж байгаа гэж шивэсэн мэс яриана. Пүэ янзын онцтой залуу юм болов уу гэж би чи би магтаалцсан. Йоо нэрээ би өөрөө бүжигчсэн бол намайг хүн тэгээд ах юм бол ёо за үргэлжлүүлээс амар хамаг юм болоо зүйлсэн. Гүй харин тийм амар лаг бүжиглсэн. Би бүр тэн зүгээр жаргаж орилоод зүгээр. Баясан гоё. Үхтлээл орсон. Яа. Яг Монгол бас өөр нэг хийж утсан юм нь болохоор караоке орох байсан юм. Гэтэ караоке орч чадсан. Oh no. Тийм үү? Чи караоке ороогүй мүү? Яа, дараа нь яг сүүлийн өдөр манай найз орё би тай маа гэл тэгэлсэн. Тэгээд яг орё гэдгсэн чинь амар ядраад
хэд хоног тэрний өмнөх өдөр нь өглөөний 8 хүртэл найзуудтайгаа бас өөр нэг газар очиод юу баахан хөзөр тоглож board game дээр тоглосон байхгүй. Тэгсэн маргааш нь болохоор нөгөө нэг 4 цагийн нойртой бас богд уул руу гарсан хоогоос саллуулаад нэг ууланд гарт төлөлгөө бас байсан байхгүй. Тэр ирээч хийсэн. Тэгэл амар гоё л бүхэл юм яг сонсноор ерөнхийдөө бас караоке л орч чадаагүй. Тэгтээ тэгээд гоё исэн бусдаараа. Би бараг хийгэж бодчихсон бүх юмаа хийсэн л ах. Одоо нэг тэгдэг байж ингэдэг байж гэсэн юм бол байхгүй. Би ч нөгөө нэг хуучин ажлынхантайгаа нэр уулцсан юм байна. Голоор нь. Тэрийгэ мартсан байна. Тэр үедтэйгээ очиод нэг юунаас энчон дээрээс авсан нэг шил ямаараа коктейл найруулж өгч мөгөөд тэгсч фейлдээд нөгөөх нь муухай амттай коктейл авлаа. Тэгээ хүмүүс өөр ундаа нэмж хийгээд тэгжиж уусан. Тэгэл өргөжлүүлээд нэг Манхэттен орч суусан юм байна. Террас дээр сууя гэдгсэн чинь террас дээр сууя гэж бодоод Манхэттен дээр захиалсан бохгүй юу? Тэгсэн чинь Манхэттен чинь нөгөө хот мот нь харагддгүй юм биш тий. Тэгээд асар дотор тий вив байхгүй юм бэлээ. Майхан зайхан шиг юм дотор ингээд оруулаад суугаад тэг хамаг юм хаахлаар зүгээр л дээвэр дээр майхан бэрээ сууж байгаа юм шиг заяа. Тэгээд тэнцэнэ нэлээд байж байгаа. Тэгэл би за агаар нар минь караоке л орно штэ гэл хоёр ах нартай хэлэл. Тэгэл нөгөө хоёр ах нь гяс цогцуулаад. Тэгээ караоке орсон. 5-6 цаг караоке орсон. 5-6 цаг дуулсан. Тэгээ бүр сүултээ цаг яг тэр хүн нь яг цагаа буруу ичих шиг болсон заяо. Нэг цаг нэмэх гэж жагаад бараг 100 цаг нэмсэн үү? Юу вэ? 100 цаг нэмсэн заяа тань санаандгүй. Тэгээд бид нар аль хэдийн 3-4 цаг дуулсан байсан байхгүй. Тэгээд дахиад нэг цаг нэмүүлчихээ гэдгсэн чинь харин 100 цаг нэмсэн. Тэгээд өөрөө мдээгүй байхгүй тэрийгээ. Тэгээд тэнгуүтээ тэрнээсээ тааш цаг нь бүр 90 гэж доошо буугаадсан байхгүй. Тэгээд 99 мис бо гэж бууж маа. Тэгээд бид бүр гайхаад цаг нь юу болоод байна юм гээд мэдхгүйсээр 5 цаг үрцсэн юм шүү дээ. Уг нь бол 3 цаг л дуулах байсан. Тий яг тэгсэн баха. Тэгээд би тэд бүр сүултээ бүр ядраад хүмүүс чинь ихнээсээ ядарч унтаж мунтаад. Тэгээ би ч гэсэн би бүр ингээд яг буудан дээр унтах гэжсэн аа. Юу вэ ер нь би яагаад ингэж явах хэвтэй харьдсан бөө гэх. Тэгээ би чинь бас утасны дугаар муугаар хавтлаа нэлээ. Тий. Өвгтлээ дуулсан. Гэтэ нэрээс та дахиж дуулъя гэж хэлэхгүй болтлоо дуулсан та. Яа. Эдэн жилийнхаа Гуанзны хоол идсэн. караокены хэрэгцээг хангацсан юм шүү дээ, тий. Тий. Караокеныхаа хамаг хэрэгцээг хангацсан. Гуанзны хоол идсэн. Юу лээ? Гулаш идсэн. Харин гуанз нэрээ нэг орё гэж бодсон. Гэхдээ би гуанзны хоол бас идэж чадхаар байгаагүй нөгөө ойрд ингээд амар юм идэх хүсэл амар буурсан мөлий. Тэгэл жоохон юм идэл цадцчдаг болцсон. Тэгэнгүүт ээж мэж гуралтай шүлгингүүд ороод байгаа байхгүй яриа гэж. Гэхдээ ингээд нэг тийм жоохон юм flavor ихтэй хоол мол ахаар ерөөсөө орохгүй дотор мох орхиол яваадсан. Гэхдээ тэр нь ч угаасаа нэг амар юм мэдээд өөхгээд байгаа бас нэг идэл үс төрөөдсөн юм байхгүй болохоор тэгээ нэг хуушур идсэн чинь өдөржингөө бэлдэг нэ шүн ундахтаа бүр нөгөө нэг бэлбэгнээ ингээд ягаад тэгээдсэн. Гэтэ тэгээд идмээрсэн хуушураач идсэн юм уугаа хагаад гоёлс. Минагаар цалаач юу. Ээж хоол гоё байсан. Тий. За. Мина одоо Канадад Мина юу вэ? Наадам яваадсэн шүү дээ. Тэгсэн. За яж нээс газ нэг имэйл өччихгүй бол нэг амар концерны юм ороод ирсэн намайг бүр. Оо зүгээр. Sorry. Хоёр тий. Харин тий. Хоёр жоохон сайн баярлаж ярьж тэгээд хоёр хэдлээ. Юу жоохон бацаач. За тэгээ. Гурилтай шул гэхэлэр нэг ээжийн хийсэн манай ээжийн хийдэг спешиал гурилтай шул байдаг байхгүй юу? Ингээд пи байдаг штэ одоо юу гэдэг вэ? Горох, вандуу ногоон хөхтэй. Манай ээж тэрийг шүлэндөө миксертэй чигээд тэгээд тийм шүлэн жоохон тийм өтгөн тийм лавшаалдаг байхгүй юу? Манай ээжийн сигничер хоол. Юу шууд сасарах гэж байна. Тэр бүр ингээд амар дуртай би. Би тэгэл тэрийг идсэн, тэрийг хангалттай идсэн. Би бүр сүүлийн өдрөө захиалж идсэн. Ээжээ хоол ер нь гоё шүү. Гоё шүү тий. Илүү дутуу амтлагч өдр байхгүй зүгээр яг юм
гоё юмар ингэж амталдаг те. Лавшааг одоо бас мандуугаар амталж яах гэдэг чинь бас яриа ирүүлээрээ л амталж байгаа юм шүү те. Харин тийм ээ. Гэтэ Монгол бас ихтэй амар их юм өөрлөгдсөн байсан. Тэр урт цагааныг нураацсан байсан. Оо тийм. Тэгснэ туул голын гүүр хоёр ширхэг гүүр болцсон байсан. Хоёр гүүр ингээд байж байгаа гүүр. Тийм. Шинэ гүүр цаана тэр гурлагийн гүүрний дэшээ бас нэг юм барьж юм шүү. Мэдгүй тэрний би байхгүй ч юугаачлаа да. Тэр сарангүүртэй холбогдсон нэг зам шинээр нэмсэн байлээ те. Нөгөө нэг намны замаас нийлдэг тэр хэсэг дээр тэр өмнө 2 жил юм сарангүүр гэж байсан юм ба. Сарангүүр чинь нөгөө шинэ хамгийн шинэ нөгөө Шангрилагийн гүүр. Шинэ гүүрийг сарангүүр гэдэг юм уу? Had no idea. За би одоо биш жинхэнэ нэр нь тэр гүүрний чинь жинхэнэ нэр нь Олимпийн гүүр хаа. Харин тийм баха. Хүмүүс зүгээр нөгөө инх тайвны гүүрний нөгөө талд нь нарны гүүр тэнгуут нөгөө талын сарны гүүрээр нэрлэлсэн. Тийм яг тийм баха яг альбисэн өөрлөх. За минь санаа сайхан юу вэ? За. Тэгээд хоёрыг явсан байгуур чинь би 27 хоног байсан л та. Юу агаад ажлаа хийгээл байжсэн. Тэгээ шалгалтаа өгөөд би ч амар завгүйл та хоёрыг явсан чинь бүр ингээд. Тэгээд дараа нь Чикаго явсан. Монгол наадамд оролцох гойж тэгээд дээрээс нь нөгөө манай хоёр ихч тэнэмэн дээр те гэр бүлүүдтэйгээ тэгээд хоёр ихч дээрээ зочлонгоо Монгол наадамд оролцсон. Монгол руу явж чадахгүй юм чинь гэж одоо хамгийн ойрхон байгаа. Гоё л дээ Монгол наадам руу очсон чинь тэнд амар гоё болт юм лээ бүр амар их монголчууд идэх заяа. Бохир тоогоор гэж асан те 20,000 орчим байдаг гинүү. Тэгээд 20,000 баг Америкт байдаг хамгийн их монголчууд юм шүү юм уу хашаа. Харин юм шүү бараг. Вэ. Харин тийм бүр ингээд юм юунаас тэр наадам бүр ингээд муухан одоо жижигхэн сумаас том заяа. Баг аймгийн наадам шиг. Амар өргөн дэлгэр болт юм лээ. Тэгснээ бүр ингээд юу муутай морин хуурын чуулган молгонтай. Наадмынхаа нээлттэйг үзсэн чи бүр ингээд яг л Монгол байгаа юм шиг л байсан. Тэгээд ямар тач амар гоё байсан. Чикагод амар гоё байсан. Би нөгөө нэг Монголыг амар их санаад байгаа учраас яг ингээл Монгол дуу муу нөгөө морин чуулган нэг гоё гоё дуу муу ингээл харангуутсал нөгөө төрийн дуул муул явангууд амар гоё болгоод бүр ингээд хоолой зинграад за. Тэг ямар олон хүмүүсийн одоо дуйлтай нэг шиг дуйлаагүй л дээ. Тэгтээ амар гоё. Тэр нь бол амар гоё. Айгүй олон хүмүүс байд юм билээ. Тэгэл ном сум харваа, шагаан харваа энэ гэл ер нь амар актив дүүнүүд зөндөө байсан. Тэгээд Young Moji хүртэл ирж дуудуулсан. Хүй тийм үү. Тийм тэгээд тэр нэрээ плейтэн дээрхгүй данч явж ирсэн юм шүү дээ. Харин тэнд явжсан байлээ. Өө тэр хоёр ч угаасаа Чикагод байд юм шүү те. Гэтэ тэд нар дуулаагүй хаа. Би тийм хаби дуулаа зүгээр явж ирсэн. Тэгээд залуучууд тэр асар дээр очиж шоудж байгаа гэл тэгэл тэгж хэлчихлээсэн. Яа, бүр амар олон санаа од хүмүүсээсэн зөө. Нөгөө нэг нөгөө тэнгисийн хэрэг дээрхийн бэлгүүн явж исэн. Нөгөө Жижи гэдээ бас ютубер охин мэддэг штэ. Тэр охин бас явж исэн. Тэс нөгөө өөр юм зөндөө олон бүр юм жоохон харж исэн хүмүүс байсан. Ямар гоё юм. Америк туул ихэнх нь байд юм шүү дээ. Харин тийм. Nice. Тэг гоё шоудсан уу? Тэг нэг амар шоудхан чаашаа. Би юу шоудаагүй л. Тэр наадам амар гоёлсан. Наадмын дараа after party гэж бас болдог гэсэн. Тэгээд тэрэнд нь аягүй олон хүмүүс явсан лээ. Тэрэнд нь яг нөгөө залуучууд нь амар шоудд юм шиг. Яг юм насны юутаагаар ах тий. Яг юугаараа 30-аас 40 насныхаа 20-аас 30 насныхаа гэдэргээд мэдгүй явдаг бах тий. Харин. Тэгэл Чикаго тэр утсан. Нэг 8 л хонсон.
4 хоног нь кемпинг гэрийнхэнтэйгээ яваал тэгэл нэг ганц хоног мөн хүмүүс дуулж гадуур мадуур яваал тэгэл наадам ингээл дуусчих. Амар хурдан болоод дууссан. Тих баха нэрээ. Ер нь 21 хоног тийм хурдан өнгөрч хаад 8 хоног бол бүр сүг гэл өнгөрөөгөө. Тэ. Тэгэхээр жоохон ядарсан ч гэсэн ямаргүй л санагдсан. Тэгтээ одоо дуусах хэвээр. Та Panorama podcast-ыг хэмжих хүсвэл бидний Instagram хаяг болон YouTube сувгийг дагаарай. Нэг тийм bittersweet тийм гонигтай жаргалтай мэдрэмж ингээд би байнгын зэрэг аваадсан. Тийм. Ингээд гоё байна да. Гэхдээ удахгүй явлаа да гэдэг. Гэхдээ үлдмээргүй байна гэл нэг тийм ингээд амар их зурчилдуу гэл нэг тийм олон emotion ингээл байнгын зэрэг мэдрэгтэл тэгэл амар завгүй агаал. Тэг яг нисдэг өдөр мөдрөө ингээд за гэртээ харьцах амраа да гэж боддоод байгаа ч юм шиг. Тэгэл нэг Монголд ингээд миний орон зай ингээд далхи тийм байхгүй болцсон юм шиг мэдрэмж төрөөл. Тэгтээ бас ингээд найзуудтайгаа уулзахаар ингээд одоо чи надад өрөө мөрөө гэж байхгүй. Гэрт Монголд амьдрах өрөө мөрөө гэж байхгүй. Тэгэл мэдгүй нэг л ингээд нэг тийм хүний нутаг шиг юм шиг тэгснээ миний нутаг шиг юм шиг тийм ингээд амар mixed feeling. Айгу олон мэдрэмжүүд зэрэг төрөөл. Тэгж байгаа л Сидней зэрэг ирээл гэртээ ирлээ гэл амар ингээд нэг тийм гэртээ ирчлээ гэл ингээд амар баярлж байгаа юм шиг болооч бас тэгэл дотроо дахиад энэ яг явж бас дахиад миний гэр уг нь бас биш дээ миний нутаг биш дээ гэж бодвол ингээд нэг тийм bittersweet emotions амар их байгаа л тэгээд нэг post Mongolia depression болоод нөгөө post alcohol depression гэдэг шиг Монгол тэтэрхий фаны байгаад амар жаргалтай байж байгаад гэртээ ирээл яг амраал чив чимээгүй 4 хоногийнхаа голд манай хоёрдоо ажилдаа гараа явцсан. Би гэртээ ганцаараа амар эйгөө болол уйлах гээд болтгоо. Нэг л ингээд олон мэдрэмж айгуу тавцаад яг тэг амар сонирн болж байгаад Анука руу залгаад Анукаас яг нисчихсэн. Тэр үед тэгэл наадах чи яг пост Mongolia depression шүү. Тэгж болохгүй шүү. За тэгж болохгүй шүү гэсэн. Тийм байх яг тэрний юм байна. Би бүр яагаад байгаа мэдэхгүй амар гониглаад болтгоо. Наа чи пост Mongolia depression шүү гэл Анука. Амар хөөрхөө. Тэгэл нэрээ тийм ч юм уу гэл Монголд нэрээ амар гоё яж жаад одоо гинт ингээд нэг ингээд эргээд хэвийн амьдралтай орчлоо гингүү жоохон сонир санагдаад байгаа юм байна да гэж бодвол. Тэгээ нэг 2 хоног жоохон гонглж жагаад. Тэгээд нэг өчигдрөөс гайг болж гинөө. Яа, харин яг учир шиг мэдрэмжийг бүр аваад байна. Би ингээд Монголд байхдаа бас ингээл за ингээд маргааш явлаа та гэж одод унтж байгаа байхгүй юу? Эсвэл нэг 2 хоногийн дараа явлаа та, 3 хоногийн дараа явлаа та гэдэг өдрөө ингээд тоолоод болтгоо амар хэцүү. Тэгэл ингээл гоё байгаа болохоор за ядаж явах өдөр хүртлээ жаргалтай хийдаа гэд аль болох бодохгүй хичээгээл ингээд тэгээ Монголд учирлын гэдэг интернэс илүү надад Монголд л миний орон зай байгаад байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Одоо яг хоо Англид ингээд ер нь 2 жил болоход эхэндээ айгу хэцүү байж байгаа. Сүүл рүүгээл нэг айгу болсон бохгүй юу. Тэгээд нэг тэрэндээ ингээд тасаад ингээд айгу дажгүй болсон мэс чи Монгол руу ингээд явсан чи яг миний байх хэвээр газар яг Монголд л юм шиг санагдаад. Миний найзууд, миний нохой тэгэл манай одоо ээж мэж би ингээд ээж надад хоол моол хийгээл янгууд надад тэр амар жаргалтай байсан байхгүй юу. Ингээд нэг ээжтэй цуг ингээл манайхан хамаатнуудаараа ингэж юм хүзэр мүзэр тоглолдог тийм калчртай байхгүй юу. Ямар нэгэн баяраар ингээд бөөнөрөө тоглолдог. Тэгэл тэр мэрийгээ ингээл тоглоо сууж ангуутал ингээл амар гоё мэдрэмж аваад би Англид тахтаа ингээд хэцээж дуртай юмудаа ерөөсөө хийдэггүй байгаа байхгүй юу. Шал өөр хүн шиг болчихдог. Board game амар тоглох дуртай юм мөртлөө board game яг тоглолдог тэр найзууд маань Монголд байдаг. Тэгэл юу караоке идэх дуртай ч гэсэндээ яг караоке ганцаараа орох нь гоё биш шүү дээ. Найзуудтайгаа байхад л гоё байдаг. Дотны хүмүүстэйгээ их юм байхгүй болохоор яг тийм хийх хүсэл нь төрхөө болчдөг байхгүй юу миний хувьд. Тэгээд Монголд л хахад тэр айгу meaningful болчдөг. Тэгээд тэгэж чадахгүй ингээд байгаадаа жоохон яагаад тэгээд Англид бас ингээд ихтэй ингээл
сэтгэл санаа ингээд нэг тэгэл нэг сонин хоосон оргиол тэгээ тэрийгээ бас нөгөө нэг айх тэгээд ингээд сэтгэл санаар унчих юм бол дахиад ингээд босч чадахгүй бүр эндээсээ бушуухан явахыг хүсээд ингээд яач магадгүй гэж бодож байгаа болохоор тэрийг айл болох ингээд игнордоод амар distract хийх гээд айгүй кино мэн айгүй үзсэн. Тэнгүүд нөгөө нэг кино мэн үзэж ангууд чинь бас нөгөө сэтгэл санаа эдэр жоохон өөр юм мэдрэх тийм юм болчихдээ штэ нэг жоохон escape хийх маягийн тэгжил томгийг нэг өнгөрөөж байгаа байхгүй юу. Өнөөдөр тэгээд нөгөө ажилдаа явж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ажилдаа явахаа өмнө толинд арч уйлмаар санагдаад болдгоо. Би энэ ажлыг хиймээргүй байна. Тэгээ би ингээд гарахынхаа алтад нөлмс яг цэглэгнээ цад мангартаа тэ одоо ойлгохгүй шүү. Тэгээд нэг ажилдаа ингээд явахынхаа өмнө нэг сэтгэл санаагаа жоохон яачаад тэгээд нэг Лондонгийн гудамжаар ингээд ганцаар алхажсэн чи би ингээд Монголд ингээд алхажсэн да гэж ингээд бодохоор нэг амар юм ганцаарцсан мэдрэмж амар аваадсан өнөөдөр. Тэгээд ерөнхийдөө бас тийм мэдрэмж өдр яг би угаасаа Монгол явах болсон шалтгаан бас нөгөө энэ Англид байвал зүгээр юм болов уу Монгол явбал зүгээр юм болов уу гэсэн юугаа шийдвэр гаргах гэж явсан болохоор тэг ерөнхийдөө бараг Монголд байвал арай дээрч юм шиг санагдаад эхлэх тийм шийдвэрийг ерөнхийдөө гаргачаад байна. Тэр нь яг миний яг юу яг альбисэн шийдвэр юм уу эсвэл зүгээр гормон имбаланс юм уу те тэрийг нэг тодорхойлохын тулд тий одоогоор жоохон өөрийгөө сэтгэл хөдлөлийг жоохон дарж байгаа. Хэцүү шүү. Би бас хоёрт одоо ингээд Монголд амар гоё байж байгаа л ирээл тэгэл одоо чинь Монгол одоо буцаж очиж амьдрий гээл тэгвэл хоёрыг хаах юм юу вэ? Лимитлэх юм. Мөнгө юм уу та тий. Хэрэг Монголд садаа болж байгаа юм уу? Аваад амьдраад өөрийгөө тэжээгээд ингээд бүх юм болно гэж үзэх юм бол хүн заавал гадаад байх гэдэг шаардлага байхгүй үстэй яг. Тийм ер нь л тийм шүү дээ. Заавал гадаад байх гэдэг шаардлага ерөөсөй байхгүй шүү. Ерөөсөө нэг амар өөрийгөө өөрчлөлийн амьдралаа бүр тий Монголд амьдралдаа дургу биш л бол заавал ингээд гадаад л байх хэрэгтэй гэсэн юм бол байдгүй. Яг л бүх юм нэрээ ингээд одоо тэндээ мэдээж хүн дотны хүмүүстэй нэг идээссэн газар мазар нь дуртай бол тэндээ байвал бас зүгээр л юм шиг санагдсан. Яг. Яха. Тэгээ би бас өөр нэг хийсэн дүнэлт нь болохоор амар тийм амбицтай тийм л хүмүүс гадаадд яг болох юм шиг санагдаад байгаа байхгүй нэг тийм хүмүүстэй бүр ингээд өрсөлдөх дуртай амьдралаа ингээд тэс өөр болохыг гэсэн тиймэрхүү хүмүүс нь бол яг хуу гадаад тохиромжтой. Монголд одоо тийм амар найз найзууд одоо гэр бүлтэй нэг тийм хорогдоод байдгүй хүн л гадаад яг тохирох баг. Яг үнэхээр Монголдоо айгүй гоё байгаад тэгээд ингээд сэтгэл нь тийш яваад идэг бол бас Монголдоо байх нь их буруу юм бас биш шиг санагдаж байгаа. Сүүлд бол миний харж байгаагаар бол Монголын эдийн засаг бол арай дээрчсэн юм шиг санагдсан. Яг юм нь үнэтэй ч гэсэндээ ингээд хүмүүсийг нь харахад тийм disposable income гэдэг сайтай юм шиг санагдчих чод моож байгааг харахад. Тэгээд аюу харин тий. Очрлоо юм. Надад нэг тийм юу ч гэсэндээ надад одоо ингээ ямар байсан ч гэсэндээ хичээл номоо төгсөг байгаа. Төгсчүүд одоо тэгээ шууд буугаад өгч болохгүй. Энд мэрэгчлэрээ ажиллаж үзэх гэж хичээн. Мэдээж амар өрсөлдөөний талбар томтой тий. Өрсөлдөөн ихтэй гэдгийг би амар мэдж байгаа. Мэрэгчлэрээ ажил олж чадахгүй ч магадгүй. Гэтэ бас чадчих магадгүй. Тэгэхээр тэрийг нэг үзэл чадхаасаа чадахгүй хүртэл явж байгаа л хүний нутагт үзэх ёстой юмнуудаа үзчихэд тэгээ угаасаа буцна гэж боддог. Нөгөө Минагийн хэлдэг өгч юу лээ? Immigrant-ийн нөгөө өгцөн. Юу лээ? Гадаадууд цагаанууд байдаг чи юу лээ? Expat. Тий expat. Тий одоо яг л тийм л яг сая Монгол явж ирээд яг бодсон юм нэг тэр байсан. Эргээд ирвэл гоё байж болох юм байна гэдэг юмыг бол мэдэрчээд ирсэн. Монголдоо очивол сайхан амьдарч болох юм байна штэ. Яг нэг ингээд 2 жилийн хугацаанд Монгол ингээд Сиднейд авах хугацаанд мэдээ зэдээ Facebook энтрээр харангуут Монгол болохгүй байгаа юм шиг л харагдаад байдаг байсан. Угаасаа дандаа л ингээд муу юм ингээл болохгүй байна гэдэг юм л ингээл хараад байсан байгаа байхгүй юу.
Тэгээд яг өөрөө очиж үзээд ер нь болох юм байна. Ер нь амьдраад тэгчээвэл болох юм байна. Манай монголчин гоё орн юм бэ штэ гэдгийг эргэж амар дахиж санаад. Аха. Тэгсэн. Тэгээд би яг нэг хаанч миний орон зай байхгүй байгаал тэгснээ ямар тийм mix feeling аваад байснаа. Нэг өөрийгөө нэг хүчээр нөгөө нэг тэгж гэрээ санахгүй байх мэдрэмжийг өөртөө үүсгэх гэж байгаа юм шиг ярьч юм уу мэдгүй. Явхахаа өмнө бас ээж аваа хоёртойгоо жоохон муухай жоохон маргалтчаад ярьсан. Тэр нэг цаанаасаа нэг тийм сэтгэл зүйн болсон байх гэж бодож байгаа нэг тийм эргэж гэрээ санахгүй байхын тулд тэгсэн ч юм уу мэдгүй. Уусаа амар сэтгэл санаа докторгүй байсан. Дээрээс нь явхахаа өмнөхөн ханаад үрцэн өөх гээд халуураад. Амар каракедод билүү караке биш нөгөө стрип бараар ороход гэж байгаа тоолоос үзсэн. Залуу авч. Тэгээд журн Монголыг одоо бүр улам их санаад байна. Өмнө нь явснаасаа илүү санаад байна. Яа, нэг л дутуу тавьсан юм шиг гэхгүй. Тийм шүү. Тэгээд тэр гацаа мацаатайгаа чамаагүй тэгэл гоё санагтаад байгаа шүү дээ. Тэг. Төгжрөл харин харьцангуй бүр яг би өөрөө яг амар ид ачаал үер яваг болохоор тэгж хэлж магадгүй л хэл та. Төгжрж илээ. Гэхдээ бүр ингээд бүр тэг зогсолтол болохгүй л байсан. Тэгээд рөөдрөгнөөс нь рөөдрөг тий. 3 цаг гацчихсан гот гайхалтай. Тэр бол жоохон гонигтай. Би бүр яг имлэгийнхаа хажууд нь 2 цаг төгжрээд имлэг хаачвал яг уу. Яа. Тэр бол гонигтай байсан. Тэгээд одоо буруу зам сонгосон байлээ. Богино хугацаанд тэр нөгөө төгжрлийг нь experience хийсэн болохоор нүдэн анаад өнгөрчих болцлоо гахалта. Баян байгаа юм бол санагдах. Гэтэ тэр стрессийг би дааж чадах юм шиг санагдаад байгаа байхгүй. Одоо гадаадд ингээл амьдрахаар сэтгэл санаа дээр амар ингээл докторгүй болох үе гарна штэ. Тэгэл нохоогоо чарах боломж байхгүй ингээл юу хайртай хүмүүсээ чарах боломж байхгүй байснаас Монгол төгжрэн тайртай хүмүүстэйгээ цуг төгжрээд ч юм уу. Тэгээд хэдэн цагийн дараа харах тийм боломжтой тийм нөхцөл байдал байхаар нэг тийм төр зургийн бас нэг стресс юм шиг санагдаад байгаа байхгүй. Нэг тийм тэгээд тэр нь миний дааж чадах стресс гэж бодоол. Яах одоо л бодчихлээ. Бас нэг юм ихэнх найзууд бас ингээд хоцсон чинь гээд яг өмнөшгөө бас нэг байгаагүй юм шиг санагдсан ш надаа. Ингээд мэдээж хэрэг би байхгүй хооронд амьдрал нь үргэлжилж байгаа шүү дээ. Амар завгүй найзуудтай болцсон. Найзууд үн завгүй барьж уулзч молцох гэж айгу заавч байгаа. Хэлбэр бөө юм болж нэг уулзч молцал. Тэгсэн чинь Анук кафетериас хоорондоо яриаг байж хагаад нэг манай хамаатны байрны гадаад таарч марана. Манай дүү нөгөө нэг CU-д нөгөө нэг кастинг хийж байгаа юм амар хөөрхөө. Тэгээ би нөгөө нэг ээж аав нь хөдөө явцаагуур надтай цаг угаасаа байвал зүгээр гэж бодоод би очиж ажиллаас нь авах гад төрүүлээ очсон. Тэгсэн чинь бараг 2 цагийн дараа тарсан баха. Тэгээ тэр хооронд ингээ теди медийг саллуулаад тэнд суужсэн чинь учрал гараад иртий нэг булангаас. Тэгээ хүсч шиг тэрний өмнөх өдөр нөгөө нэг стрипаар ороод бай бая хилцсэн мэт дахиж уулзч магадгүй. Тэгс чи багаш нэг таарлтаад тэгээ дахиад бай бай гэж ярьсан да. Хант. Тийм ээ. Болмор санагдаад тахын те. Харин жоохон гонигтай анги болчлоо те. By the way, манай подкаст чинь эхний ангиа цацнаас хойш дебют хийснээс хойш гэх юм уу гэхгүй. Нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Нэг жил л хэдэн өнгөрчөж. Хойлоо чи хэдэн сар хэдэн тэгэлжлээ? 7 сарын 4-нд. Оо тийм үү. Yes, 7 сарын 4-нд эхний ангиа цацсан. 7 сарын 4-нд цацсан. Тэгээ ингээд нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Анук очлоортой баяр хүргье. Гурлаа тэгэл бас босгосон шүү дээ. Хагсаас
Тий. Тэ. Угаасаа подкаст хийсэн шалтгаан нь угаасаа гадаадтайгаа сэтгэл санаагаа айтайхан аваа явчих юмсан да гэсэндээ тий. Жохон бивэнтэйгээ ойрхон байтаа гэсэндээ бас нэг ихлүүлчихсэн. Тэгээд тийм мэдрэмжийг бас авдаг хүмүүс байх юм бол бас бит гуравтай адилхан гоё ингээд relate хийгээд явах боломжтой юм байна да гэл. Тэгэл яг байгаа мэдрэмж юу вэ? Бүх юмнуудаа ингээд яг подкастаараа яг гаргаж болох юмнуудаа бол гаргаж л байгаа. Гурлаа. Тэгэл болж л эндөөж. Харин тийм ээ. Монгол явчаад ирсэн биш ажилгүй болцсон. Одоо тэгэл ирснээс хойш жоохон ажил хаагаал гэж байгаа. Яа, болно да. болно доо. Би яг нөгөө нэг сэтгэл санаа тавгүй байх үеэр ажил хайгаад ажил болтохгүй байна гэж жоохон стресс эдсэн. Өнөөдөр бодонгоот угаасаа 2 хоногийн дотор ажил болтов л гэжтэй. Мэдтэйгээр ажил болтох байхаа нөгөө бас жоохон угаасаа нөгөө өөрөө бас хийж чадах ажиллаа бодож нөгөө нэг яаж байгаа болохоор чи бас цонголт хийх гээл үзэж байгаа илүү дээ. Яа, одоо ер нь бол төгсгөөгаасаа төгсөж байгаа. Одоо төгсгөөд ерөнхийд бол нэг 3 сар гаруул хугацаа, 4 сар хүрэхгүй хугацаа. Тэгэхээр угаасаа интернетийн хандлаар ер нь бодох хэрэгтэй. Дадлага мадлага хийх талаараа бодох хэрэгтэй юм шиг. Санагдаад тэр тал руугаа ер нь яагаа. Тэгэд манай одоо төгсгийн алдад үздэг хичээл дээр маань ажлын байран дээр гарахад бэлдэх гэдэг тийм хичээл орж байгаа. Тэрэн дээр харин resume cover letter энэ яаж бичих гэдэг тиймэрхүү юмуд ороод өчтөр тэр хичээлдээ амар өтөхтэй суулаа. Ажилгүй хүн чинь тийм юм айгуу сайн сонсдөө биш үү? Тэгээд хичээнэ би чадвал тэгээд гой мэрэгчлэр ажиллачмаар л чадахгүй бол яг нөгөө нэг буудлын цэвэрлэгч мэрэгч ч юм уу тиймэрхүү ажлууд бол шууд л окей шууд хүрээд ирлэх гэж хэлээ л дээ. Тэгээд бас би нэлээд хэцүү ажил болохоор тийшээ л болох орохгүй. Ер нь бол last option гэдэг байдлаар ер нь бол харж байгаа. Тэгээд хоёр дүү би бас нэг хуваагдаад байсан шалтгаан нь манай гэр бүлийн бас нэг хоёр гишүүн маань энд байгаа шүү дээ. Хоёр дүүтэйгээ хоёр дүүгээ бас санаад байсан юм шиг байгаа. Яг угаасаа хаач манай гэр бүлийнхэн байгаа. Тэгээ манай хоёр дуу ч хөөхөн тэгэл байж байгаа юм чи бас анагаа сандсан гэсэн хоёр хүн байжсэн. Яа. Тэгээ ирээл хоёр дүүдээ ирэхлээл. Нэг хөрх ажиллаа тараад орой болгоно надаас юм заахгүй байна гэж үгэн. Тэгэл тиймэрхүү яж байгаа да. Хичээлээ гээл. Тэгтээ сайхан явчаад ирсэн байна. Хоёр. Байлаа. Гэтэ яг хоо bitter sweet юм чи айл талд нь bitter sweet байгаа юм чи одоо өндөрлөө. Үргэлжлүүлээл те. Сайхан. Тэгээ амьдрал угаасаа авсан энерги үргэлжлэгээр үргэлжлээл явж байгаа юм чинь тий. Угаасаа ухрах ш. Тэгээд заавал бас яг Монгол гоё байгаа ч гэсэн заавал бас тэнд байх хэрэгтэй ч гэсэн бас л тий. Тэгээ хамгийн гоё үе дээр л угаасаа очсон юм чинь. Playtime, наадам тий. Хамгийн гоё би ч цагаагаар гоё үе дээр насцсан. Тэгээд яг өвөл очиход хэрж явах байсан юм билээ. Тэгээ бас хурдан ингээд тийм сэтгэл хөдлөлөөр бас физер гаргахгүйгээр бас удаан бодох хэрэгтэй л юмнууд л да. Хүн болгон одоо бас бид гурван одоо подкастыг сонсоод иймэрхүү юмнууд болж байгаа юм байна гэдэг ингээд бодоод Монгол руу буцаж багддаг шүү. Тэгэхээр өөрөөсөө бас гоё бит хоёр ч айгу гоё үе дээр нацсан юм аа гэдгийг юм. Яа, бас дисклеймер хэрэгтэй бах те. Би ч бас нэг очсныхаа бас summer fling болоод амжчихсан. Тэг чи. Яа. Бас хоосон. Жоо завгүй байсан бас. Би ер нь юм амжуулсан байгаа шүү. Тэг ингээд бодохоор. 3-7. Тэ юу ч болоод өнгөрсөн тий. Харин тий залуу өстө жинхэнэ нас халуун цас жинхэнэ гэдэг шиг. Ялчгүй сүүл рүүгээ 4 хоног play time даад. Тэгэд нэг өнжөө Данукагийн төрсөн өдөр гээд стрип ороод ялчгүй дархлаа унсан. Тэгээд хомхоод олооч боллоогоод.
Тэгснэ ханаа төрж мөрөөд. Тэгээд дараас нь тэгээд удаач хүнэссэн штэ. Дахиад 1 хоногийн дараа ч 2 хоногийн дараа нэсэл. Тэгээд тэгсэн чинь бараг цагаан бахар гэж үгүй. Яа. Бүр нэлээд ярьсан байгаа юм. Юу яах вэ? Зовсон гэх үү? Тэгтээ ямар жаргалаад байгаа. Дуртай юм хийж байгаа. Тийм, дуртай юм хийж байгаа. Цагаан бахар гэсэн ч хамаалаа. Тэгээ дээрэс нь юм ярьсан. Миний тэгтээ уус хамаг дархлаа унтсан. Нилээ яс нэг recovery их гэж нэг хэд хоног халуурч хөвцсөн. Юм ирсэхээр бас угаасаа амар гормонын баланс болоод угаасаа бас тэрнээс олж утралын сэтгэл санаа жоохон post mongolia depression орсон баха. Тэрнээшгүй бол бас яг тэгсэн баха. Тийм байна нэрээ. Тэгэл нөгөө бас дархлаа унцдаг шүү дээ. Ханаад хүрэх гэдэг нөгөө яг юм ирсхийн өмнө. Тэгтээ бас яг юу би чинь яг ирчээд бас хичээл намаа хажуугаар нь хийгээ явж байсан. Медалтаа. Тэгэл бидалтаа яг хийж дуусчаал сабмит дарчаал дуусчлаа гэл хажууд тийш харангууд манай хамт амьдардаг найз маань тэгэл мондагстэй гэд хажууд ингэ байж байгаа байхгүй. Би тэгсэн чинь ингээл дуусчаал сабмит хийчихэл дуусчлаа гэл хажууд тийш харсч хин ч аахгүй. Гिचиг. Тийм. Анаг санаа хамт амьдардаг байсан best friend нь Монгол руу буцсан. Учиртай цуг. Тэр тийм бүр бүтсэн юм уу гэхдээ. Тийм. Үгүй цаадах чинь арай урт хугацаагаар байж байгаа. Тинчээ. Бүр биш юм уу? Тэгтээ бүр биш. Цаадах чинь одоо дахиад 1 сар марын дараа эргээд ирэх баха. Ёо чи чинь байнга тэндээ үлдсэн шиг л яриадсэн. Тэгээ сарын бол гайгүй л юм биш. Гөө. Юу ээ? Цаадах чинь надаас үлдчихэж надаас илүү үлдчихэж. За ёо. Цаадах чинь бас янз юм баа хаа. Цаашаа сая хөвсгөл явж маваалах шиг гэсэн. За. Бүгдээрээ тэгээд дунд нь бас бүгдийн яриаггүй юмнууд бас байгаалах. Гэхдээ чатгаараа бүгдээрээ ярих гэсэн бүх юмудаа ярьчих шиг боллоо те. Тэгээд Мина Чикаго явахаас өөр гоё юм болсон уу? Болоогүй шүү. Ажлаа гээл гэртээ байжсэн аа. Ажиллаа гэл гэртээсэн тойрог хүлээгээл. Тэгэл тойрог ирэхээр нь сайхан юм яриулъя гэсэн. Яриулж авлаа. Бид гуравч их юм болсон. Подкаст хийхээс өмнө тий. Юу. За юу вэ гэд хэлчих чадахгүй. Юу ч ярихгүй. Бүгдээрээ бэлэн бол. Бас би ажилдаа орохоосоо өмнө өнөөдөр ажиллаа явахоосоо өмнө бас минь наруу ярьж байгаа байхгүй юу? Тэгснээ бас юу болж байгаагаа бас ярьж чадахгүй. Гэсэг чимээгүй байж байгаа таслаа шүү дээ. Тэгэл жоохон амьсгалаа жоохон сонсч масаа. За тэгж байгаа. Тасгаа. Атал нэг хүн одоо тухтаарлаа ингээ нэг юм угаасаа ярьчаад дараа нь подкастаар ярихаар нэг тийм худлаа реакшн болоод байдаг. Харин тий. Хадгалж байгаа гоё яриул амар гоё яриадтай юм ба тий. Ярьсан юмаа дахиад яриад тахарсан. Яа. Тэгээд гоё лөө тэгээд юу бүгдээрээ тэгээд яг энэ удаа Монголын талаар ингээд амар bitter sweet гоё яриа боллоо. Тэгээд дараачихаа ингүүдээр өөр юмнууд ярих төлөвлөгөөтэй байгаа тий. Одоогор төлөвлөгөө бол алгаа яг нэг хэлэхэд. Гэтэ төлөвлөгөө байгаа чинь нугас. Яа. Төлөвлөгөө байгаа гэхээ зав шийдвэртэй бодсон юм байна гэж бодчихлаа. Постэр хийхгүй нэлээд хойшлуулсан тэр юмнуудаа бас хийхээс тий. Би чинь 1-7 хоног бүр шүн мөн суугаад би нэгээ хийх юмстай гэл амар тэгэл эдэтэлжэл скежюл хийх гэсэн чинь аль хэдийн тэр 7 хоногийн ангин скежюл хийгдсэн байсан. Тэгснэ би л буруу тооцоолсон. Тэгснэ за гэд тэгснэ амар хойшлуулад явж ирсэн. Яг нөгөө цагтаа хостолтгоонаас. Яг цаг нь болсон чи тэрийг марцсан. Харин тэрс төнөттэй болсон. Амар цагт нь постолж гэл амар бодсон байсан. Тэр үедээ тэгэл шууд скежюл хийчихгүй. Дахиад хойшлуулцдаг байсан. Procrastination is real бүр ёо. Нэцтэй шүү нэрээ.
Харин За тэгээд Монголыг дурсан сууж ярьсан яриа маань дурсан сууж гэж авч байна. Монголд болсон юмнуудаа дурсаж ярьсан чинь гоё ялаа. Гоё ялаа. Яа. Монголыг улам саналаа. Тийм. Гонигтай юм шиг, баяртай юм шиг. харин Тийм л энэ да. тэгээд энэ үртэл сонссон хүмүүс ах юм бол баярлалаа. Тэгээд дараагийн ангиараа Баярлалаа. уулзцгаая да. Yay! Баярлалаа. Баярлалаа.